За сайн бацгаана уу? Та нартай өнөөрөө мэндийг хүргэж байна. Номтой болгыг дагдаг дагагч нартай, миний лайв хичээлийг үздэг үзэгч нартай, хичээлд мань суудаг шав нартай бүгдэнд нь өнөөрөө мэндийг хүргэж байна. За өнөөдөр бас та нартайгаа гайхалтай сэдвийг хуваалцъя гэж бодоод лайв хийх гээд цаг зав гаргасан байна. За өнөөдрийн гайхалтай сэдв бол бидний ариун тэнгэрлэг аура гэж юу юм бэ? Тэнгэрлэг аура гэж таныг юу ойлгох вэ? Энэ аурага хэрхэн энерги нүсгдیں, яахаар ундیں, тэгээ ямар үед бид нар аура гэдэг ойлголттой байх ёстой юм, ямар үед хамгаалдیں гэл мэтчлийн сэдвүүдээр яриа гэж бодож байна. Яагаад энэ сэдвүүдээр ярих болсон бэ гэхэлэр хүн болгон над дээр өдөр болго ирээл аура энерги үзүүлээ шалгуулад идэг. Тэгэл бүгдөө унсан байна, хамгаалах ёстой ингэрэ тэгэрэ гэл зөвлөдөг. Би хүн болгонд ингээл тус нь юм ярьснаас ерөөсөө бүгдэнд нь энэ аураагаа үзүүлээ, шалгуулъя гэж бодоод байгаа хүмүүстэй бүгдэнд нь нэг юм ерөнхий мэдлэг мэдээлэл угаасаа л хүн болгон мэдж байвал зохих энэ мэдлэгийг өгье гэж бодоод өнөөдөр ингээд цаг цав гаргахаар болсон байна. Арай минь амгалан сайхан уу гэсэн байна. Сайн уу? Бомбон Diamond манай лайв дээр байнга байдаг, хамтдаа байдаг хүн байна. За ингээд орой минь сайхан 7 хоногийн ер нь ингээд 4 дахь өдөр болчихлоо шүү дээ. Ингээд маргааш 5 дахь өдөр шинэ 7 хоног маань ингээд дуусч байна. Эх 7 хоногийн даваа гарагт бид нар шалтгаангүй бяцлаглалынхаа өглөөний ангийн бүртгэлийг авах болно. Хэрвээ та өглөө 7:30-аас 8:30 хүртэл завтай боломжтой байдаг бол шалтгаангүй бяцлаглалын өглөөний ангид бүртгүүлэх боломжтой. За ер нь бол 7 сард бясалгал байхгүй, үзлэг байхгүй гэдгийг мэн та нар бол мэдж байгаа байхаа. Өчигдрийнхаа лаваар би хэлсэн байгаа. Тийм учраас ер нь нэг ойрын хугацаанд бясалгал сууж үзье гэж бодож байгаа хүмүүс маань энэ 6 сарын дараа 7 хоногийн өглөөний анги, тэрний дараа 7 хоногийн оройн ангид багтаж шингэж сууж суухгүй бол 8 сараас нааш бясалгал маань байхгүй шүү гэдгийг бас та нартай сануулъя. За ингээд анх удаа үзэж байгаа хүмүүст өөрийгөө танилцуулъя. За намайг Мишка гэж дуудаж болно. Би номтой болог пэйж хуудсын модератор багш байгаа юм. За би өөрийн номтой болог гэдэг пэйж хуудасаараа өөрийн дотоод сүнслэг мэдлэг, сүнслэг чадвар, сүнслэг оюуна бусдтай хуваалцах, бусдтай шеэрлэх, бусдтай дамжуулахыг зорддог хүн байгаа юм. Яагаад гэвэл би өөрөө ерөөхдөө сүнслэг мэдлэгийг сонирхоод олон жил болж байна. Бясалгал хийгээд нэлээд хэдэн жил боллоо. Бясалгалын танхим хичээлийг заагаад бас 2-3 жил болсон байна. Ярих бясалгал, бичих бясалгал хэмээх онлайн сургалтуудыг боловсруулан гаргаад бас 3-4 жил болсон явж байна. За ингээд цаг хугацаач хурдан юм гэдэг шиг тий. За одоо бол аура энерги үздэг, амьдралын код гаргаж бусдад хүний сүнсний онцлогоо хийдэг, энергийн засал хийдэг, танхимаар бясалгал заадаг онлайн хичээлүүдтэй юм хүн байгаамаа. За тэгээд өөрийн номтой болог пэйж хуудас буюу энэ бол миний одоо өөрийн сүнсээрээ чиглүүлэн хийдэг, өөрийн сонирхлоороо хийдэг, өөрийн сүнсний даалгавраараа хийдэг ийм сүнслэг мэдлэгийн өрөө байгаа. Эндээ ерөөсөө сүнслэг бүх мэдээллүүдийг шившлэг, дом, залбирал, бясалгал гэдэг бүхэл мэдээллүүдийг та нартайгаа хуваалцаж өөрийн мэдсэн сурснаа шеэрлэж түгээх зорилготойгоор энэ одоо пэйж хуудасаа хөтлөн явуулт юм байгаамаа. За ингээд өнөөдөр бид нар ариун аура энерги гэж юу вэ? Ер нь аура энерги гэж юу хэлээд байдیں۔ Аура энерги хэрхэн яаж хамгаалдаг юм? Бид нар байд юм уу, байдгүй юм уу? Би яг сонсч үзээгүй л дээ. Гэхдээ нэг удаа нэг хүн ингээд аура энерги гэж байдаг. Энэ худлаа шүү энэ төр гэсэн тийм бас бичлэг ч юм уу, лайв ч юм уу нэг юм явж исэн юм шиг байлаа. Нэг хүн над руу ингээд ярьсан байна гэд нэг юм явуулсан байсан. Гэхдээ би тэрийг үзэж амжаагүй. Ер нь бол угаасаа л байдаг гэдгийг би мэддэг болохоор байхгүй гэж ярих зүйлийг надад сонсох, судлах ямар сонирхол байхгүй учраас бас тийм нийгэмд угаасаа л ингээл нэг ойлголтод явдаг шүү дээ. Нэг юм гараад ирэхээр нэг нь сайн гэл, нэг нь муу гэл, нэг нь мундаг гэхээр нэг нь мундаг биш гэл ингээ өөр өөрийн төвшнөөсөө шалтгаалаад өөр өөрийн төвшөндөө тэр ойлголтуудыг ойлгож идэг. Тэгэхээр зарим хүнд худлаа санагдсан зүйл тэр чигээрээ одоо худлаа гэсэн үг биш. Зарим хүнд үнэн санагдсан зүйл тэр туйлын үнэн, эцсийн үнэн гэсэн үг биш те. Энэнд чинь хүн өөрөө шижир алтыг хазжээж, хайржээж, давтжээж, шижир алттай үнэхээр сайн алт байна гэдгийг шалгадаг шиг хүн өөрөө туршиж үзжээж, мэдэрч үзжээж, ойлгож ээж, үлдчихэж энийг энэ ойлголт нь үний юм байна, худлаа юм байна гэдгийг ойлгож авдаг байгаа. За ингээд аура энерги гэдэг зүйл манай Монголд ер нь нэвтрээд бараг 20 жил болж байна. Намайг жоохон байхад л аура энерги гэж анх орж ирж байсан. Тухайн үед бол бид нар чинь сүнсний задаргаа байхгүй, ойлголт байхгүй, хүмүүс их тийм сонин содон хүлээж авч байсан. Гэхдээ манай монголчууд мэдээж шинэ юм дуртай, юм чочмогтэй сонин дээрээ их сотгоноор гэдэг шиг шинэ юм дуртай учраас аура энергийг бас манай Монголын ард түмэн илүү одоо юм итгэл үнэмшилтэйгээр хүлээж авч ирсэн болов уу гэж би одоо тухайн үедээ боддог. Жохон хөвгтэй жиж би хүртэл сонирхсан байсныг бодоход те. За тэгээд 20 хэдэн жил ингээд нэвтрээд явж байна. Аура энерги гэдэг энэ ойлголт анханасаа Оросудаас одоо Орос гэр бүлээс гаралтай ойлголт байдаг.
Тэгээ энэ ерөөхдөө бол айгүй энгийн юм байсан байлээ. Энийг нэг ойлгоход ухаан шаардаад ч юм уу, итгэл үнэмшил шаардаад нөө бурхан байдаггүй гэдэгт ингээл ганхаал явдаг ямар ч тийм ойлголт байхгүй. Ерөөсөө л хүний эн чинь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл байхгүй. Хүний энерги буюу махан биеэс ялгарч байгаа бодисын солилцоо, энерги урсгал, цусны урсгал, тэгээ хүн активичны буюу байна уу, одоо унтраа байна уу гэдгийг шалтгаалаад энерги ингээд гарын алга, хөлийн уул хоёрт бүх энергийн цэгүүдэж яадаг. Энэ цэгүүд дээр зис утсаар зисээр одоо дамжуулан долгион юм чичиргээ аваад тэр чичиргээг тоо руу хувиргаад тэр тооноос нь одоо 1-ээс 100 хүртэлх тоо гэж тогтоогоод тэдэн хувьтай байвал энэ хүний энерги тэдэн хувьтай байна гэж ерөөсө шинжлэх ухаанч байдлаар буюу тоо математик тий тооны ухаанаар хүний энергийг одоо нэг юм уялдуулан гаргаж ирээд тэр тоонуудыг нь хооронд нь холбоод нэг юм за ерөнхийдөө таны энерги нэг иймэрхүү хэлбэртэй харагдаж байгаа юм биш үү гэдэг зүйлийг л гаргаж ирдэг зүйл байгаа. За тэгээд ингээд гаргаж ирэхлээр хүн одоо нэг энерги нэг иймэрхүү юм байна гэд ингээд гаргаж ирнэ те. Энэ гаргаж ирсэн энергийг тухайн аавра уншигч, тайлагч, шинжээч хүн тэр хүний амын баялаг, үгийн баялаг, сэтгэлийн мэдрэмж энэ үндсэн 7 хүрдний талаар хэр сайн ойлголтгүй гэдгээс хамаарат тэр хүн нэг бол маш сайн тайлбарлаж чадна, нэг бол нэг тийм ойлгохтой мэдлэг хэлэхгүй. Энерги сайн байгаа юм байна, энерги муу байгаа юм байна гэж гаргачих болно те. Тэгэхээр тэр тухайн хүнээс нь шалтгаалдаг байхгүй. Ер нь ингээл ямар ч юм хийсэн тэр хүний өөрийн мэдлэг те хэдэн жил судалсан туршлага за өөрийн тэр чадвараа шалтгаалаад зарим хүмүүс одоо хийж байгаа ажлаа маш сайн хийдэг бол зарим хүмүүс муу хийж яадаг. Яг л тэрнтэй адилхан аавра энерги шинжээч хүмүүс аавра энерги уншдаг амьдралын код тайлж байгаа одоо сүнсний үйлчлэгээ үзүүлээд явж байгаа хүмүүс зарим нь сайн л байдаг, зарим нь тийм сайн биш л байдаг. Гэхдээ нэг ямар ч сан энэ сүнслэг замд орж ийн гэдэг бол тухайн хүн ер нь өөрөө бас нэг юм бусдад туслах сонирхолтой, бусдад ярих хүсэлтэй иймэрхүү төрлийн хүмүүс л ер нь энэ зам руу орно л доо. Тэрнээс биш хүний зовлон юу те хүний зовлон одоо нөгөө асуудал гэж хардаг хүн бол хизээч энэ зам руу орохгүй. Яагаад гэвэл аавра энергийн шинжилгээ хийн гэдэг тухайн хүний энергийг уншиж тайлна гэдэг бол тийм сайхан мөрөөдлийн ажил биш ээ. Тийм ч амар зүйл биш ээ. Яагаад гэвэл өөрөө тэр үзэж байгаа хүнээсээ илүү өндөр энергитэй байх шаардлагатай байдаг. Үзэж байгаа хүн нь өөрөө танаас илүү өндөр энергитэй, түвшилтэй, мэдрэмжтэй хүн ороод ирэхэд хүн өөрөө дарагдах тохиолдол гардаг тий. Хүнээс илүү дутуу энергитэй байгаа хүн хүний амьдралыг тайлна гэж бол хизээч байхгүй. Хүний амьдрал заавар зөвлөгөө өгч байгаа хүн ухамсар мэдлэг оюунаа хөгжүүлээгүй байна гэж хизээч байж болохгүй. Яагаад гэвэл мэдлэг оюун хөгжөөгөөд тохиолдолд сүнсэн сэрээгүй сүнсний мэдрэмж өндөр биш хүн бол юу ч гэд хэлчих болно те. Ийм байдаг. За тэгэхээр хүнд бол аавра энерги байдаг гэдэг нь бол ойлгомжтой юм байна. Энэ аавра энерги гэдэг ойлголтыг монголчууд маань таньж мэдээд 20 хэдэн жил болж байгаа юм байна. За оросууд таньж мэдээд хэдэн жил болсныг би бол сайн мэдсэнгүү. Ямар ч Монголд маань орж ирээд бол 20 хэдэн жил болж байгаа. За тэгсэн чинь энэ аавра энерги дотор бохир энергитэй, эрэг энергитэй, рүү энергитэй, тэнгэрлэг энергитэй гэд бид нар өөрөөс ялгарч байгаа энэ аавра энерги гэдэг юм чинь бас өөр ялгаатай байгаад байна. За жишээ нь та ингээд гараа ингээд алдлаа штэ тий. Алдлахаар бидний нэг хурууны үзүүр хурж байгаа хэсэг байгааз. За энэ хурууны үзүүрээс ингээд гараа ингээд өөрийгөө тойрог үүсгээд зурх юм бол энэ тойрог дотор таны аавра энерги гэрлэн бүрхүүл байдгаа гэж үздэг. Энэ тойрог тань юунаас гарч ирээд байгаа юм гэхээр таны үндсэн 7 хүрднүүдээс гарч ирж байгаа буюу аавра энергийн гэрэл өөрөө 7 янзын гэрэлтэй, 7 янзын энергийн чичиргээтэй, 7 өөр одоо сүнслэг чадвартай энэ гэрлийн одоо хэмжээ, гэрлийн долгионыг аавра энерги гэж хэлээд байна гэж та бүхэн маань ойлгож болно. За энэ аавра энерги маань өөрөө тэнгэрлэг энерги буюу сүүдрийн тал гэсэн хоёр зүйлээс бүтдээ юм байна. Юу гэсэн үг вэ гэхээр хүний өөрийн дотоод одоо үндсэн 7 чакранаас ялгарч байгаа энэ энерги маань тэнгэрлэг гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо хүн туслах хүсэлтэй бидний дотор нэг юм гой бодлоод орж ирдэг ш. Хөөхитөө эндээ тусалчихсан, хөөх юм энэ ядарсан байна, ингэчгэнсэн гэдэг нэг юм тусалчихсан, өгчгэнсэн, хайрлцгансан гэдэг бодлоос гарч ирж байгаа. Энэ бодол энэ үйлдэлүүд өөрөө тэнгэрлэг энергитэй орд юм байна. За тэгсэн чинь бидний дотор бас нэг те гомдсон, ууралсан, уцаарлсан, бухимдсан хэсгүүд байна. Энэ угаасаа л бүх хүнд л байдаг. Энд чинь нэг тийм гайхаад таах юм байхгүй те. Энэ хэсгүүд маань хаанаас гарч ирдэг вэ гэхээр бидний сүүдрийн талаас гарч ирдэг. Сүүдрийн тал гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр амьдралдаа өнгөрсөн үедээ гомдсон, таагүй байсан, хэцүү дурсамжтай, хэцүү үйл явдалтай, хэцүү зүйлүүдийг туулсан хүнд маань ямар нэгэн байдлаар сүүдрийн тал гэдэг зүйл бий болдог байх нэ. Тэр нь бол бидний дотоод ухамс одоо уур уцаар те
гомдол, цөхрөл, өвчин, зовир ямар нэг юмд таагүй сигнал буюу таагүй хариу үйлдэл, хариу урвал үзүүлж байгаа энэ мэдрэмжүүдийг бид нар сүүдрийн тал гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр хүнд тэнгэрлэг талч байт юм байна, сүүдрийн талч байт юм байна. Энэ хоёр хоёулаа л байт юм байна. Тэнгэрлэг тал нь нэмэгдээд байгаа хүн бол бусдад тусалмаар, өгмөр, хайрламар, улам л илүү хөгжсөн, боловсрсон, улам л илүү сэтгэл санаа, сэтгэлийн энерги нь өндөр түвшинд, ухамсар нь өндөр түвшинд хөгжсөн, сүнслэг мэдрэмж нь энерги нь улам илүү дээшээ өссөн л байдаг юм байна. Эсвэргээрээ нөгөө уурлаад байгаа, бухимдаад байгаа буюу сүүдрийн талаа илүү итгэжүүлсэн хүмүүс нь чөтгөрлөг одоо бид нар ярьдаг чинь ямар чөтгөрлөг юм бэ гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг одоо ууртай, уцаартай, гомдолтой одоо таагүй хүн болд юм байна. За тэгэхээр та ингээд өөрийгөө за надад аура энерги байд юм байна. Энэ аура энерги үндсэн 7 хүрднээс гарч ирд юм байна. Үндсэн 7 хүрд болгон нэг өнгө, нэг гэрлийн долгио ялгаруулт юм байна. Тэр гэрлийн долгио энерги нь бидний махан биеийг тойроод хүрээлж идэм байна. Энэ хүрээлж байгаа энэ энерги нь өөрөө бидний амийг хамгаалж идэм байна гэж заахан шатны ойлголт тийм үү. За ингээд явжсэн чинь бидний энэ аура энерги чинь тэнгэрлэг болоод байгаа мó, ариун байгаад байгаа мó, асуудалтай байгаад байгаа мó гэдгийг шалтгаалаад бид нар өөрөө гоё юм бодоод байна уу, сүрэг юм бодоод байна уу, ихчлэн уурлаад байна уу, хөвчлэн хүнд туслаад байна уу ч гэдэг юм уу те. Энэ хоёр зааг ялгааны голоор нь бид нар явж идэг. Тэгэхээр бидний зорилго буюу нөгөө сүнсний аялал маань юусээ гэгэрэх буюу цэвэр ариун тэнгэрлэг энерги болох гэдэг шүү дээ. Тэнгэрлэг энерги болохын тулд бид нар ариун аура энергитэй байх болчиход байгаа байхгүй юу? Ариун аура энергитэй болохын тулд бид нар чинь сүүдрийн талаа эмчлэх хэрэгтэй болчиход байна. Сүүдрийн талаа буюу гомдлоо, хүчилсэн хэсгээ, өнгөрсөн амьдралын асуудлуудаа нөгөө хайрын өлсгөлөнгөө, хайрын ядуурлаа, хайрын стресс, дарамтаа ч юм уу те. Эдгээр зүйлүүдээ бид нар чинь эмчилж идгээвэл бидний сүүдрийн тал идэх юм байна. Сүүдрийн тал идгээд ирэхээр бидний тэнгэрлэг тал нь нэмэгдээд явах юм байна. Тэнгэрлэг тал нь нэмэгдээд явахаар ариун аура энергитэй болж эхэлдэг юм байна бид нар. За тийм учраас бид нар ариун аура энергитэй болсон хүн яадаг вэ гэхээр ерөөсө бясалгадаг, за сүрэг орчноос зайлсхийдэг, за өдөр тутамдаа маш гоё эрчим энергиэр дүүрэн байдаг, бусдад туслах сэтгэл сэтгэх хүн үргэлж дээшээ байдаг, оюуны үрдүүд нь маш өндөр одоо төвшөнд ажиллаж идэг. Юу вэ гэхээр хоолойн хүрдэн задарчихсан байдаг, мэлмийн хүрдний мэдрэмж нь өсчихсэн байдаг, титэм хүрдний ойлголт нь задарчихсан байдаг. Гэтэл бид нар нөгөө нэг ихэвчлэн тэнгэрлэг энергиэд тижээж тэтгэхгүй бид нар сүүдрийн талаад тижээж тэтгээд байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр нөгөө гомдсон, нөгөө нэг айцтай, нөгөө нэг юм асуудалтай, зовлонтой сүрэг бодлуудаа бид нар өдөр болгоо хооллоод байдаг. Өдөр болгон тэрийгэ бодоод итгэжүүл. Хоол нь үржүүлэн нэмнэ гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Тэр сүрэг бодол дээр төвлөрхийг хэлээд байгаамаа. Сүрэг бодлоо улам илүү итгэжүүлэхийг, үйлдэл болгохыг, үг болгохыг, ямар нэгэн юм энерги долгио болгоод байгааг бид нар сүрэг энергиудээ итгэжүүлээд байна, үржүүлээд байна, нэмээд байна. Сүүдрийн талаа нэмээд байна гэсэн үг. За ингээд хүнд чинь тэнгэрлэг тал, сүүдрийн тал гэдээ хоёр энерги байсан чинь сүүдрийн тал нь нэмэгдээд байгаа хүн бол улам л хар бараа энергитэй болох юм байна. Улам л уур уцаартай болох юм байна. Ухамсартаа өөрөө хөтлөгдөхөө болох юм байна. Ухамсар биш хүсэл шунал тачаалдал улам илүү хөтлөгддөг болох юм байна. Дулаахан энергитэй байха болох юм байна. Хүүтийн энергитэй болох юм байна. Хүнд юм өгөх биш буцааж авдаг болох юм байна те. Нэг ийм одоо шинж тэмдгүүд ялгардаг болдог гэх юм уу. За тэгсэн чинь бид нар ийм гэдгээ таньж мэдээд хүүе би чи өхөө болоод авдаг болцсон юм байна. Авж байгаагаа мэдгээ болцсон юм байна те. Авсан зүйлдээ сэтгэл ханахаа болцсон юм байна ч гэдэг юм уу. Хүн чинь нэг юм өөртөө бас нэг юм бидний дотор угаасаа сүнс буюу ухамсар байдаг учраас бид нар ямар ч доод түвшинд очсон байсан өөрийгөө ер нь тодорхой хэмжээнд өөрөө онцлоод явж идэг. За би чи ийм хүн шүү дээ. Гэтэл би нэг л би биш болчиход байна шүү. Би айгүй ууртай болцсон байна шүү. Би айгүй сүрэг болцсон байна шүү гэдгээ тодорхой хэмжээний анхан шатны оншиг бол та өөрөө гаргаж байгаа. Гэтэл хүн хизээш тэрэндээ жоох үл итгээд байдаг нэг тийм хүндэтгэлтэй хүлээж авдггүй гэх юм уу? Нөө өөрийнхөө ингээд гоё оншиндоо итгэж өгөхгүй ингээд үл итгэл яваад байдаг. Үндэ бол угаасаа л таны онш чинь зөөлөд байхгүй. Та угаасаа тийм хүн биш шүү дээ. Та ухамсартай, сайхан амьдрах ёстой, аз жаргалтай бодлуудтай, тэнгэрлэг тал буюу бусдыг хайрлсан, өршөөсөө уучлсан энерги хүн болгонд байдаг. Гэтэл энэ нь ингээд багасаад энийгээ хөгжүүлж чадахгүй байгаад ирэхээрээ өөрөө өөрийгөө хайрлаж чадах болчдөг. Нөгөө бидний сүүлийн үед яриад байгаа өөрийгөө хайрлах энерги те, бусдыг хайрлах энерги, бусдыг одоо хөгжүүлэх, бусдад туслах энэ энергиуд маань өөрөө балраад ирдэг, сарнаад эхэлдэг, ингээд алга болж эхэлдэг байна шүү дээ. Тэгэхээр бид нарт тэнгэрлэг энергиудээ хөгжүүлэх арга зам, ухамсар, онш одоо хэрэг болно. Тэнгэрлэг энерги гэдэг байгаа нь ерөөсөө уучлсан, өршөөсөн, хайрлсан, инэрсэн, өгсөн
цацарсан энерги байхгүй юу? Энэ энергиудыг бид нар гэрэл мэт ингээд цацруулаад улам илүү нэмхийн тулд биднэрт нэг хит хитэ арга хэрэг болно. За энэ аргуудыг би төгсгөлд нь хэлж өгье. Ямар ч байсан эхлээд бид нар ариун аура энерги гэж юу юм бэ гэдгээ бас ярив. Ариун аура энергитэй хүн бол ерөөсө төрлөх мөн чанараараа л байгаа хүн гэсэн үг байхгүй юу? Төрлөх мөн чанар гэж юу юм бэ гэхээр анхтаа энэ одоо дэлхий дээр хүн болж төрөхдөө нэг цэвэрхэн, цайлган, цагаахан, цааш шиг юм байгаад байна штэ. Ерөөсөө ингээл гэрэл мэт цэцруулсан те. Хүүхэд дөнгөж төрөхдөө ээж аавда бүхэл хайрыг мэдрүүлдэг. Ээж нь аав нь эргэн тойронд байгаа хүн ерөөсөө тэр хүүхдийг хараад хайр, инрэл мэдрэл ямар хөөрхий, ямар гоё ингээл те. Ерөөсөө ингээл өхөөрдөлээдэг үстэй те. Бүхэл зүйлээ тэр хүүхдийн төлөө зориулахад бэлэн болох тийм өндөр энергийг хүүхэд өөрөө эцэг ихтэй өгж төрдөг. Юу вэ гэхээр дөнгөж төрсэн эмэгтэй энерги шалгуулж гин нөгөө гормоны өөрчлөлт сэтгэл зүйн асуудлаас болоод өөрийгөө сэтгэл готролтой байж магадгүй гэж ингэ шалгуулад явж гин. Гэхдээ үнэндээ дөнгөж төрсэн эмэгтэй бүр тийм энергийн доод түвшинд очих амарч боломжгүй байдаг. Юу вэ гэхээр дөнгөж төрсэн эмэгтэй нэраа нэлзраа тэр цэвэр ариун хүн нөгөө нэг ариун төрлөх мөн чанараараа байгаа тэр бодгоолыг хараад өөрийн бүх үндсэн үрдүүд нь сэржээдэг харсан ээжийн сэтгэл одоо цаглашгүй ихтэй дундаршгүй хайрыг өөрөөсөө хайрын энергийг ялгаруулж яадаг. Хайрын энергийг ялгаруулах тусмаа хүний энерги эрчим өөрөө өсөж яадаг. Гэтэл түүнийгээ хүн мэддэггүй учраас дөнгөж турсан би ядарсан дээрэс нь би одоо нөгөө миний гормоны өөрчлөлт орсон тийм учраас би сэтгэл готролд ороод ах шиг байна гэж тайлбарладаг. Тэгж одоо асуугаа явж байдаг. Энэ бол сэтгэл готрол биш ээ. Та өөрөө зүгээр үндсэн хүрдүүдийн итгэвчл нэмэгдээ зүн сов мэдрэмж өсөөд уйлах мэдрэмж, юмд мэдрэг, эмзэг хандах мэдрэмжүүдтэй өсөөд ирэхээр өөрийгөө одоо нэг тийм буруудчаад байна, унчаад байна гэж бодох гээд байдаг. Үнэндээ бол дөнгөж төрсэн эмэгтэй яг нүтэм төрлөх ариун мөн чанараараа байгаа бодгаалын хажууд байна гэсэн үг шүү дээ. Хүүхдийн хажууд байна тий. Тэгээд ирэхээр яадаг вэ гэхээр угаасаа хүнээс тийм ариун энерги цэцэрч яадаг. Нялх хүүхдээс ямар ч хоёргүй буюу тэнгэрлэг ариун энерги цэцэрч яадаг. Энэ ариун энерги цацрахаар хүн төрлөх мөн чанараа сандаг. Нэрэл би юм цэвэр ариун те ямар ч тийм өвдчих болов, өгчих болов, унчих болов гэсэн ямар ч бодол байхгүй цэвэр ариун цайлган цагаахан хажууд минь байгаа ээж аав минь намайг хайрлна гэдэгт бүрэн итгэл ингээл байж байгаа байхгүй те. Өөрийг минь ямар намайг унгаачихгүй те, намайг зоочгүй те гэж ерөөсөө хүүхэд бодохгүй байгаа дээ штэ. Тийм учраас сүнс нь юм гэрэлтэй байдаг, сүнс нь юм тослог байдаг тий. Маш гоё төр хүүхдээс юм аура энерги нөөрөө тэнгэрлэг цацарсан гэрэл цацруулдаг учраас хүн ингээд хараад хайр мэдрээ духамсар төрөөдтэй ингээд тэнгэрлэг бодлоо төрөөд хайралмаар, хамгаалмаар, арчилмаар, тордмоор ийм мэдрэмжүүд авдаг гэсэн. Тэгэхээр бид нар ингээд ариун аура гэдэг зүйл бол бидний төрлөх мөн чанараараа байх энэ энерги хилээд байгаа. Төрлөх мөн чанараараа байх энерги гэдэг нь ерөөсөө цайлган цагаахан байх энерги байхгүй юу? Юунд ч юм хоргүй те, юунд ч мухай юм сөрөг сэтгэл хөдлөлгүй. Эсэргээрээ эрг сэтгэл хөдлөл дүүрэн ухамсар энерги дүүрэн эрүүл сарвал ирч өчтэй бүхэл зүйлд яг л цагаахан цааш хүүхэд шиг тийм цайлган цагаахан. За энэ дээр би нэг баталгаа хэлье. Сүнсний одоо сарны хүмүүс гэж байгаа дэлхийн ертөнцийн түүхийг өөрчилдөг, дэлхийн ертөнцийг зөв зүйл рүү чиглүүлдэг, агуулгатай, уялдаатай баяцсан хичээлүүдийг заадаг цаанаасаа л сүнс нь тэгээд төрсэн. Хоолон чакраны идэвхжлтэй өндөр мэдрэмжтэй хүмүүс ер нь ингээд сарны хүмүүс гэдэг дэлхий дээр төрдгөө. Орон болгонд өөр гэсэн энерги радиус болгонд тодорхой тоотой хүмүүс төрдөг. Эдгээр хүмүүс өөрөө яадаг вэ гэхээр ариун аура энергитэй байдаг. Эдгээр хүмүүсийн тэр ариун аура энергийг одоо батлах нэг л юм байдаг. Тэр нь бол хоёргүй цайлган цагаахан байдаг байхгүй. Ерөөсөө хүнд ингээд нэг энэ хүн намайг одоо цаашаа муулчих болов, энэ хүн миний амьдралыг задлчих болов, миний нууцыг цааш нь түгээчих болов, намайг ингээд муугаар хэлчих болов гэж ерөөсөө бодохгүй. Өөртөө тохиолж байгаа бүхэл зүйлээ ингээд хуваагаал задлцдаг те. Ерөөсөө тийм муу санаа манаа байдаггүй. Энэ нь өөрөө тэр хүний аура энергиэс гэрэл цэцруулж яадаг. Ийм гэрэл цэцруулж байгаа хүн өөрөө тэнгэрлэг энергитэй байдаг. Тэнгэрлэг энерги гэдэг нь ариун аура энерги гэсэн үг байхгүй юу? Юу гэсэн үг гэхээр хүүхэд чиг буюу анхны мөн чанараараа байгаа. Нөгөө нэг хүнд итгэдэг, үнэмшдэг, хүний хэлсэнд шууд утгаараа итгэждэг те. Тэр шууд өөрөө ямар ч тийм сөрөг бодолгүйгээр үйлдэлээ, сэтгэлээ, бодлоо ингэж авч явдаг. Дотоод энерги нь өөрөө дэндүү цайлган. Ийм хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн энергийг бид нар аура энерги гэж, ариун энерги гэж хэлээд байгаа. Та ч гэсэндээ өөрийгөө ийм ариун аура энергитэй, тэнгэрлэг энерги тэжээж тэтгэх боломжтой. За жишээ нь тэнгэрлэг энерги бид нар тэжээж тэтгэхийн тулд бид нар бясалгал хийдэг те. Бясалгалаараа дамжуулан бид нар уйлдаг, өнгөрсөнд марцсан одоо өнгөрсөн
тохиолдсон таагүй үйл явдлуудаа эмчилдэг, эдгээдэг, ангаадаг, хоолон хурдныхаа бохирдлыг гаргадаг, өөрийнхөө энергийг гэрэл мэт цацруулдаг. За ингээд гэрэл мэт цацруулаад явхаар ч хүний тэнгэрлэг энерги хөгжөөд сүүдрийн энерги багасч эхэлдэг. Нөгөө ууралс, уцаарсан, гомцсон, үзэн язын энергиуд багасч эхэлдэг. Ингээд багасаад ирэхээр хүний энерги цаанаасаа ариун болж эхэлдэг. Ариун аура энергитэй болж эхэлдэг. Ариун аура энергитэй болж байгаа хүн бол өдөр бүр гэрэл гэгээ цацруулаад өдөр бүр өөрөө ингээд өсөөд, хөгжөөд одоо өдөр бүр энерги бусдад өгөөд явж яадаг тийм төвшөнд очдог байх нэ. Тэгэхээр бид нар энэ энерги ялгах хэрэгтэй. Танд сүүдрийн тал гэж байгаа, тэнгэрлэг тал гэж байгаа. Энэ хоёр хоёулаа танд угаасаа л байдаг, байсарч ирсэн байх ч болно. Тэнгэрлэг талаа тижээж тэтгэх нь таны үүрэг байдаг. Сүүдрийн талаа эмчилж эдгэх нь мөн таны үүрэг байдаг. Сүүдрийн тал гэдэг бол уур, уцаар, гомдол, муу мухай зүйл биш ээ. Энэ зүгээр л амьдралдаа үтсэн бидний туршлага байдаг. Амьдралын тойрог байдаг, гэр бүлээс авсан энергийн шарах байдаг. Өөрийн амьдралд мэдлэггүйгээс болоод туршлагагүй хандснаас болоод хөгжөөгүй байсан байдлаас болоод бусдаас авсан сөрөг энергийн нөлөөлөл байдаг. Энэ сөрөг энергийн нөлөөллүүдийг бид нар хүнээс ингээд авчаад өөртөө оруулах биш, буцааж өгөх биш, эдгэх хэрэгтэй байдаг байхгүй. Ямар нэгэн эмэгтэй заавал нэг буцааж өгөх гэдэг халбахгүй шүү дээ. Би тэр хүнээс муухай зүйл мэдэрсэн юм шиг би тэргээ заавал өгөн ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлтэй байгаад болоод ирэхээр бид нар энергийн сорогчд болчдөг. Өөрсдөө мэдэхгүй. Хүнээс энерги сордог, өөрийнхөө энергийг соруулдаг, өөрөө энергээ сордог те. Тэгээл нэг нэгнийхээ ингээл энергийг гинтэйгээл унгаагаал яваад байдаг. Гэтэл энэ энерги гэдэг зүйлийг чинь багасгах биш, нэмэх хэрэгтэй байдаг. Яагаад вэ гэвэл хүний энерги багасаад ирэхээр хүнд им 5 шугам байдаг, 7 хүрд байдаг. 5 шугамын дотоод хамгийн улаан шугам гэж байгаа. Таны аура энерги хамгийн дотор талын тойрог гэсэн үг байхгүй юу? Энэ дотор талын тойрог маань өөрөө бидний амьдралыг хамгаалж яадаг. Энэ энерги рүү энерги ороод ирэхээрээ бид нар чинь гинти аваар асалт ордог, гинти өвчлөлт тусдаг. Гинт биднэрт ямар нэгэн таагүй зүйл тохиолдоод байгаа нь өөрөө биднэрт амин шугамаа хамгаалсан энерги рүү аура энерги оруулсан байна гэсэн үг. Тэгэхээр амин шугам руу энерги рүү орох хүртэл бүх энерги алдсан гэсэн үг. Ментал бие, астрал бие, бодлын бие энергиудээ алдаал яваадсан байна шүү дээ. Багасгаал ингээл энерги унгаагаал яваад идэг. Энэ энерги унгаасаар агаад нөгөө одоо амин шугам руу орсон энергитэй болоод ирэхээр би гинт өвчин завар тусдаг, гинти аваараас л орох магадaltaй байдаг, гинти юм таагүй юмнууд тохиолдох гээд байдаг. Ингээд ирэхээр чинь бид нар энерги гэдэг зүйлийг өсгөх ёстой болохоос биш, унгах ёстой биш. Унгаагаад байх юм бол таны амь насанд чи аюул занал тулгараад байна гэсэн үг. Өсөөд байх юм бол амьдралын чинь тойрог нэмэгдээд байна гэсэн үг. Ерөөс амар ингээ ойлголтууд заяа. Энэ ингээд нэг юм ойлгож чадаад ухаан хүрээд итгэл үнэмшил төрөөд те итгэж чадаад байгаа юм ерөөсөө биш. Угаасаа л хүн гэдэг чинь энергитэй байна гэдгийг бид нар бүгдөө л мэдчихэж штэ. Юу вэ гэхээр энергигүй байсан бол бид нар яаж бусдад гоё мэдрэмж төрүүлэх юм? Энерги гэдэг зүйл байгаа учраас царай мутаач гэсэндээ хүнд нэг гоё дулаахан мэдрэмж төрүүлээд байгаа зү. Тэр хүний царайдс нь арсны өнгөн ч юм уу магадгүй тань таалагдахгүй байж болно. Гэтэл та тэр энергид нь татагдаад дотоод хүнд нь татагдаад байгаа зү тэ. Тэгэхээр чи ингээд энэ хүн ямар гоё хүн юм бэ гэдээ дотоодоос нь жинхэнэ мөн чанарыг таньчаар дурлаа татагдаад бүр ингээд ингээд өөрийн мэдлгүй ингээд тэр хүнтэй хамт баймаар санагддаг шүү дээ. Тийм учраас бид нарт чи энерги гэдэг зүйл угаасаа байгаа гэдэг нь бол тодорхой зүйл болчихсон гэсэн үг юм уу да. За тэгсэн чи бид нар энэ энерги өөрөө үнэмшгүй байснаасаа, итгэхгүй байснаасаа, эргэлзснээсээ, тэгээд үйлдэл хийхгүй байснаасаа, гомцсноосоо, айснаасаа, ууралснаасаа болоод алхамаар энергиудээ багасгаад байдаг. Энэ алхам энерги багасгаад байгаа зүйл ерөөсөө товчхондоо нэг үгээр хэлэхэд амьдралын одоо өдөр тутмын амьдралыг тань юу гэдэг вэ? Амьдралын хэв маяг, амьдралаа авч явах хэв маяг чинь боруудаад байна гэсэн үг. Эрүүл хоололдохгүй, эрүүл үг сэтгэлгээгүй, өөрөөдөө хүсэл тэмүүлэлгүй ч гэдэм үү те. Ингээд эрүүл хэм маягтай хүмүүс байдаг шүү дээ. Өглөө урт босдог, ном уншдаг, өөрийгөө хөгжүүлдэг, гоё хэлдэг, энерги бэлтгэл хийдэг, айцаа даван туулсан, зорилгоо олцсон, гол зам олцсон ч юм уу. Эдгээр хүмүүсийн яг эсрэг зүйлийг хийгээд байгаа л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр амьдралын маяг буруу.
унтдаг, иддэг, муу буруу иддэг, буруу унтдаг, буруу итгэж унмшдаг, буруу зүйл рүү татагддаг, буруу зүйлийг өөрийгөө бадраадаг ч гэдэг юм уу те. Иймэрхүү байгаад тахаар хүний ингээд энерги өөрөө аажмаар баг ундаг. Өдөр тутамдаа надад энерги шалгуулж байгаа хүмүүс ихэвчлэн амьдралын маяг буруугаас болоод энерги алдсан байдаг. Амьдралын маягаас буруугаас болоод энерги алдснаасаа болоод хайрын үлсгэлэн, хайрын өвчлөл, энергийн гэмтэл, сөрөг энерги сүдрийн талаа идэвхжүүлчихсэн, сүдрийн талаа хөгжүүлчихсэн явж байдаг. Би ийм л зүйлийг ярих гээд байгаа. Би ийм л зүйлийг ойлгох гээд байгаа. Сүдрийн талаа бид нар эдгээж ангай хамтдаа, тийм үү? Хамтдаа нээлттэй хандаж эдгээж ангай, тэнгэрлэг энерги улам илүү бадрааж хөгжүүлье. Тэгхийн бол ерөнхийдөө амьдралын тойрог минь томрох юм байна. Бидний өдөр тутам мөнгө төгрөг үр ширгээ бодоод байгаа тэр бүх асуудлууд чинь ямар ч хүчин чармаалтгүйгээр шийдэгдэх юм байна. Гэтэл бид нар өрөө дарахын тулд, амьдралаа зөв авч явахын тулд, зөв сайхан амьдрахын тулд ямар хичээл зүтгэл чармаалт гаргадаг байлээ дээ тий. Гэтэл үнэндээ бүх юм зөв байх үед тийм хүчин чармаалт гаргах шаардлагагүйгээр бид нар дуртай юмаа хийж явахдаа л мөнгө төгрөгтэй байх юм байна. Инээгээд баясаад явж байхдаа л энерги өсгцэн л байх юм байна тий. Тэгээ өрмөц ингээд зам чанар өөрт байгаа сүнсний хээгээ олж мэдснээрээ бид нар чинь санал санаачлаг төрөөж шин зүйлийг зохион бүтээх юм байна. Шин зүйлүүдийг дэлхийн ертөнцид төрүүлдэг юм байна. Ийм л юм байна. Мэдлэгээ бусдтай хуваалцдаг юм байна. Шин зүйлийг төрүүлж байгаа материалын зүйлээр шин зүйлийг төрүүлж байгаа хүн гэж байна. Оюун ухамсараар шин зүйлийг түгээж байгаа хүн гэж байна. Эн чинь бас тусдаа өөр өөр ялгаатай хана шүү дээ тий. Ингээд бид нар чинь чадвартай итгээд өөртөө итгээд явах юм бол урам зориг орж ирэх юм байна. Сэтгэл санаа сайхан болох юм байна. Өсгөл юм байна. Бүтээл туурах юм байна. Нээлтүүдийг хийх юм байна. Шинэ газар орон судлах юм байна. Хүсэл тэмүүлэл орж ирэх юм байна гэд ингээд өчнөө гой зүйлүүд байгаа аахгүй юу? Гэтэл бид нарыг юу ингээд унгаагаад байна гэхээр өдөр тутам энерги унгааж байгаа үйлдэлүүд маань сүдрийн талаа өөгшүүлээд байгаа. Сүдрийн гэмтлээ эдгэхгүй улам илүү үржүүлээд байгаа зүйлүүд маань бидний дотоод дуу хоолойг юм байна. Бидний мөрөөдөл зорилгот чагт болд юм байна. Ингээд ирэхээрээ бид нар хайр халамжийг гаднаас дотроосоо биш гаднаас авдаг болд юм байна. Гаднаас нэгнээс хайрыг хүсээд ирэхээр л бид нар чинь төөрөл балартаал явчт юм байна. Тэр ч хүн намайг хайрлах ёстой. Энэ ч хүнээр хайрлуулъя ингээд тийгээл ингээл явчт юм байна. Гэтэл бид нар дотор байгаа нөгөө харш чулуун шиг гоё эрдэнийн чулуу алмаз зэрдэн шиг гоё чадваруудаа нэгээхийн хэсгийж ашиглаж чадаагүй байгаа гэд боддоо. Бүр 1% бид нар бараг ашиглаж чадахгүй байгаа. Хэрвээ бид нар энэ дотор байгаа энэ маш гоё тослог мэдлэг мэдрэмжүүдээ 10% л ашиглах юм бол таны амьдрал бол сайхан болно. За 100% ашиглах юм бол энэ дэлхийн ертөнцийг бүтээх ажилд оролцоод төгс гэгэрээд явах нь шүү дээ тий. За ийм байдаг бахан. Тэгэхээр энерги бид нар унгаагаад байгаа үедээ ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр сэтгэл санаа огтом савладаг. Дээшээ доошоо тий. Яг нөө зүрхний эмч шиг нэг дээшээ болоод нэг доошоо болоод нэг баярлал нэг уурлал ямар ч тийм тогтвортой биш болдог. Хоёрт нь гинт бухимддаг. Зүгээр суужснаа гинт уурлалтай гинт ингээл дүрс хийлээ гэж ярьдаг штэ тий. Бид нар ингээл дүрс хийгээл босоод ирсэн ингээл тий. Яг ингээд дүрс хийдэг гинт бухимддаг. Тэгээ маш их гуниглах мэдрэмж төрдөг. Ингээл дотоодосоо ёо миний амьдрал ямар таагүй юм, миний амьдрал ямар хэцүү ингээл тий. Ямар нэгэн байдлаар ингээл гуниглал яадаг. Итгэл найдваргүй болдог. Юу вэ гэхээр за нэг компани байгуулъя. Эсвэл за ингэж амьдрэ гэл тэгэхээр нэг л итгэл найдвар төрөхгүй. Яана бүтэх болов за яадаг бол доо гэл ингээл үл итгэл найдвар төрөөл те. Ажлын урам зориггүй болдог. Ажилдаа явахдаа хүн чинь ингээл ирч хүчтэй айгуу гоё би ажилдаа явъя гэж бүр ингээл яарал явах хэрэгтэй байтал яаж явна гэл ямар ч урам зориггүй байдаг. Ийм урам зориггүй болоод ирэхээр ч хүнээс бүтээл гарахаа болчдөг. Та ажил дээрээ очисон ч гэсэндээ шин санаа, шин бодол, шин сэтэл төрхөө болчдөг. Ингээд ирэхээр бүтээлч байдал унаад иймэрхүү үйлдэлүүдээр бид нар энерги унаад байгаа юм байна гэдэг мэдлгүүд авах хэрэгтэй. За ингээд энерги унаад удаад ирэхээр бидний сүдрийн талаа хөгжүүлээд байна гэсэн үг шүү дээ тий. Нөгөө гомдсон, айсан, өвдсөн, зовсон эсгүүдээ ингээд хөгжүүлээд байна гэсэн үг. Ингээд хөгжүүлээд ирэхээр бидний сүнслэг холбоо тасардаг. Юу вэ гэхээр дотоод дуу хоолой тань чимээгүй болж эхэлдэг. Тантай ярихыг хүсэхгүй болно. Яг бол ингээ гой дотроос ингэмээр тэгмээр бусдыг уучлын өршөө гэж гой мэлсэн чи нөгөөд нь сонсохгүй байгаа байхгүй. Хүлээж авахгүй уурлаад бухимдаад дүрсгээд яхаараа би тэрийг уучлалтай би тэрийг уучлснаас ингэсэн дээр ч хэдэм юм те. Ингээд ирдэг. Тэгэхээр сүнслэг холбоо дотоод сүнслэг холбоо тасарч эхэлдэг. Дотоод дуу хоолойгоо сонсгоо болоод ирэхээр мөрөөдөлгүй, зориггүй, гол замгүй, амьдрал утга учиргүй болж эхэлдэг. Амьдралын утга учир юу гэдгийг бид нар бүр мартаж эхэлдэг. Аз жаргал ч юм уу, хайр ч юм уу, өрөө хөвт ч юм уу, хань ажил ч юм уу, бүүм мэд гэдэг шиг те. Ийм болж
эхэлдэг. Тэгэхээр энэ зүйлүүдийг бид нар яаж идгээж, яаж ангааж, яаж өсгөх вэ гэдэг зүйл гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар энерги хэрхэн өсгөх вэ гэдэг асуултуудыг та нарыг надаас тавьдаа гэж. Надаас нэг асуугаатах та гэдэг шиг. Хэрвээ ингэж надаас хэнийг асуух юм бол би 3 зүйлийг би маш олон зүйл хэлж чадна. Гэхдээ би 3 зүйлийг онцлно. Аливаа амьд чинь бас нэг олон зүйл байхаар нэг онцлдог юмнууд байна шүү дээ, тэ. За чамд энэ 3 зам байгаа ч гэсэн хамгийн чухал зам нь энэ шүү гэж байгаа шиг би 3 зүйлийг онцлно. Энэ миний онцлох 3 зүйлийн нэгт нь баярлах буюу талархах. Болж байгаа үйл явдалтай талархаж сурах, болж байгаа үйл явдалтай баярлаж сурах, өөрийн хийсэн бүтээсэн зүйлээрээ сэтгэл ханах, баярлах, талархах, өрөөлөөс авсан зүйлдээ баярлаж талархах, ийм баярлах мэдрэмж таны энергийг өсгөх хамгийн чухал зүйлүүдийн жагсаалт байдаг бол тэр жагсаалтын дээр явж байгаа шүү, тэ. За түүний дараа ингээ юу ч гой баяртайгаар хүлээж аваад баяр баясгалт төрүүлээд байхаар хүнд өндөр энерги төрдөг. Энийг бид нар бяцлаглаар хийдэг. Талархлын бяцлаглаар, хайрын бяцлаглаар, за мөн mindfulness буюу одоо цагаа мэдрэх нөгөө энерги өсгөхтэй яг одоо байгаа дэлхийн ертөнц нар сар агаарта баярлах талархах ийм бяцлаглаар бид нар энэ энергийн энерги өсгөх энэ аргыг туршиж үздэг гэх юм уу, хийдэг. За түүний дараа бяцлах. Би бол мэдээж бяцлаглалын багш хүн те. Бяцлал гэдэг маш өндөр түвшинд хүний энергийг өсгөдөг баггүй юу? Энерги унсан хинч байсан бяцлал хийгээд энерги өсдөг зүйл учраас би бяцлал хийж эхлэчээ гэж санал болгоно. Бяцлал гэхээр хүмүүс ингээл ер нь ингээл монголчууд бяцлаглыг аягүй тийм сүртэй ойлгодог. Анханасаа сүнслэг задаргаа явагдаагүйгээр орж ирснээс болдог ч юм уу, яадаг ч юм бяцлал хийхэл төрөл мөрлөө харна, өмнөх хойд төрлөө харна, өмнөх өгсөн хадсан өөрийгөө харна, юу ч гэдэг нэг тийм амар чухал сүртэй юм яриад байдیں۔ Үгүй эн чинь зүгээр сэтгэлийн фитнес штэ, тий. Сэтгэлтэй юм бол сэтгэлээ цэвэрлэж угаах нь яриангүй үсттэй. Та биеэ угааж тосолж тордохгүй бол бие чинь бохирдохоор ямар ч үзэсгэлэнтэй, ямар ч сайхан хүн байсан бохир хэртэй заваан байхаар хүнд ямар хэцүү мэдрэмж төрүүлдэг вүлээ. Тэгээд бид нар чи өдөр болгон цэвэр цэмцгэр байх гад усаа өрөөд дэлхийн ертөнцийн усаа өрөөд өдөр болгон өөрийгөө угаагаад цэвэрлээд байгаа штэ. Хувцс ч гэсэн бохирдохоор ямар ч үнэтэй сайхан хувцс байсан халтар заваан л бол тэрний үнцэн тэгэл байхгүй болдог штэ, тэ. Яг тэрнтэй адилхан бид нар сэтгэл буюу сүнсэн биетэй учраас угаасаа л сэтгэлээ угааж явах хэрэгтэй юм байна, цэвэрлж явах хэрэгтэй юм байна, арчиж тордож явах хэрэгтэй юм байна. Энэ арчиж тордох хамгийн номер 1 гоё арга чинь бяцлахгүй юу. Тийм учраас би энерги өсгөх хамгийн өндөр зөвлөгөөнүүдийн 2 дахь чагсаалт нь тий 2 1 3 гэдэг нь тэр дистрал нэг чухал биш, би санаанд орсноос л хэлж байна. Хамгийн чухал зүйлүүдийн нэг бол гэрлэн бүрхүүлээ өсгөхийн тулд бяцлах хэрэгтэй. Бяцлаглыг зүгээр л гоё энгийн сэтгэлийн фитнес юм байна, сэтгэлийн цэвэрлэгээ юм байна, сэтгэлийг тогтворжуулах нэг арга юм байна, ухамсар төвлөрлөө сайжруулах нэг юм хөгжил юм байна гэж ойлголоо тий. Тэрнээс нэг өөрөөр айхтар сүнс өдр нэг тийм айхтар юмар ойлгох гэж хэрэггүй. Гэхдээ тэргүй хүн бяцлаглаа гэдээ явж байхдаа энэ бүхнээ өөрөө ойлгоод явдаг. За түүний дараа энерги өсгөх маш гоё чухал зүйлүүдийн нэг нь бол миний хувьд хуваалцах. Альва сайн сайхан энергиудыг бусдад хайрын үгээрээ, үйлдэлээрээ, бичгээрээ, мэдрэмжээрээ, аавра энергиэрээ хуваалцна гэдэг бол хүний энергийг маш өндөр түвшинд өсгөж идэг зүйл байдаг. Энийг би өөрийнхөө амьдралаар мэднэ. Би өөрийнхөө олсон мэдсэн бүх зүйлийг лайв болгож, видео болгож, пост болгож, үг болгож, шүлэг болгож, дуу болгож оруулдгийнхаа ачаар өнөөдөр би зоригтой, мөрөөдөлтөө, хүсэлтэй, тэмүүлэлтэй, эрч хүчтэй байдаг болов уу гэж өөрийгөө боддог. Хэрвээ би хинт ч хуваалцдаггүй байсан бол энэ мэдлэгийг олохын, мэдхийн ямар ч утга учир байхгүй. Би зөвхөн өөрөө л мэдээлэлтэй өөрөө л ингээл явдаг байсан бол энэ их олон номыг унших, энэ их олон мэдлэгийг ингээд араас нь хайх, эрэл сурал хийх ямар ч утга учиргүй надад үед хуваалцж байгаа учраас, хэлж байгаа учраас, урайлж байгаа учраас, дэлгэрүүлж байгаа учраас, үйлдэлээрээ харуулж байгаа учраас энерги эрчим өсдгөө. Ийм л 3 зүйлийг би гүн гүнзгий хамгийн чухал аргуудын нэгэ гэж та нартай хэлэхээр байна. За ингээд ирэхээр чи өдөр бүр энерги өснө, урам зориг төрнө. За тэгээд гоё энэ бид нар асуудлуудаас салж эхэлнэ. Жишээлбэл бид нар өчигдөр хайрын өсөглөн гэдэг сэдвээр ярьсан, лайв хичээл орсон. Бид нар бүгдөө нийгмээрээ хайрын өсөглөнд байна. Хайр дутагдаад байна. Хайрладаг хүн ховор байна. Хайрлуулахыг хүсэж байгаа хүн их байна гэд яриад байгаа. Энэ бол ерөнхийдөө өнөөдрийн сэдвтэй яаж холбогдох вэ гэхээр сүүдрийн талаа бид нар дэндүү хөгжүүлээд байна. Тэнгэрлэг талаа бид нар багасгаад байна. Хайрын дутмагшил орцсон байна гэдэг нь өөрөө бид нар нөгөө гомдсон, ууралцсан, уцаарлцсан, гэмтсэн, өвдсөн байгаа байхгүй юу? Гомдсон, ууралцсан, уцаарлцсан, гэмтсэн, өвдсөн энерги чи өөрөө
Сүүдрийн тал гэхгүй юу? Сүүдрийн талаа бид нар улам илүү хөгжүүлээд байна. Тэнгэрлэг тал буюу нөгөө хайрлж байгаа, халамжилж байгаа, арчилж байгаа тэр тал чинь тэнгэрлэг тал гэж ойлгож болно. Тэнгэрлэг талаа хөгжүүлнэ гэдэг чинь уучлалдаг, өршөөдөг, хайрладаг, эндэрдэг, халамжилдаг энэ одоо сайн сайхан талууд гэж ойлгож болно. Тэгэхээр бид нар чинь нөгөө гэрээ цэвэрлэхээр маш гоё энерги аваад байна. Бусдад хайр халамж үзүүлэхээр маш гоё урам аваад байна. Гэрийнхнийгээ ингээ арчлаад тордчоороо өөрөө ингээд маш гоё баярлаад байна гэдэг тань тэнгэрлэг энерги чи ажиллаж байгаа учраас таны аура энерги чи ариун болж байна гэсэн үг. Энэ ариун болж байгаа зүйл чинь өдөр бүрийн чинь хамгийн чухал энерги гэсэн үг. Өдөр бүр хамгийн чухал энерги хөгжүүлснээр урам зориг ирчиж өснө гэсэн үг. Энэ бүхний хуваалцаж чадвал та дэлхийн ертөнцид үйлчилж гин гэсэн үг. Ерөөсөө ийм энгийн, ийм тодорхой. Ерөөсөө ингээл урсаал дотор орж ирж байгаа зүйлүүдээ ярихад л маш гоё амар амгалан маш гоё ойлгомжтой болж эхэлж байгаа зү тэ. Тэгэхээр энэ дэлхийн ертөнцид буюу бидний дотор гүндээ ил тавил ноёлж идэм байна. Баяр баясгал аз жаргал тэнгэрлэг энерги ноёлж идэм байна. Яа тэгвэл бидний анх төрсөн тэр энерги чинь мөн чанар нь өөрөө ариун энерги, ариун мөн чанар юм байна. Бидний анх төрсөн дараагийн эц төгсгөлд нь очих зам хоёулаа нэг мөн чанартай юм байна. Очиж байгаа газар, ирж байгаа газар хоёулаа нэг юм байна. Энэ нь өөрөө ерөөсөө инх тавин амар амгалан буюу тэнгэрлэг энерги юм байна. Энэ тэнгэрлэг энерги бид нар амьдраад явж байхдаа ариун энерги болгож хөгжүүлж чадах юм бол сайхан л амьдрах юм байна. Сүнслэг бэлэгдэлтэй л амьдрах юм байна, тэ. Сүнснийхаа замыг зөв ойлгоод бусдаа урам зориг өгөөл, хайрлал, халамжлал, бусдынхаа энергийг тогтворжуулаад амьдрах юм байна. Тэгэхгүй бол ганцаардмал амьдрах юм байна. Уурлал, уцаарлал, гомдол зэвүүцэлэх юм бол бусдаас өөрийгөө тусгаарлах юм байна. Тусгаарлах юм бол тэгэл ганцаардмал болох юм байна. Ганцаардмал болох юм бол тэгэл өвдөж байгаа л үхэх юм байна. Ийм ингэнтэй айгүй нийтдээ. Нэг тийм ингээд ойлгож ядаад ухаан хүрхгүй байж ядаад итгэж ядаад байх зүйл ер нь бол нэг байдаггүй. Энерги буюу энэ энергийн үндсэн долоон өрдүүдийг ойлгоод амьдралын мөн чанар суралцахаар бүх зүйл маш ингээ ийм амархан байсан юм уу? Ийм ойлгомжтой байсан юм уу? Ингээл болоо мó гэдэг зүйлүүд гарч ирдэг. Эсвэргээрээ нөгөө үл итгээл энэ ярьж байгаа зүйл нь үний юм болов худлаа юм болов энэчтэй одоо үний ярьж байгаа болов худлаа ярьж байгаа болов гээл те үл итгэл ингээл орж чадахгүй одоо удирдахлаа хийж чадахгүй эхлэлээ тавьж чадахгүй бясалгаж чадахгүй дасгал хийж чадахгүй урам зориг авч чадахгүй байгаадаа хараа л хүн гацчихдаг байхгүй зүгээр л хоёргоо сэтгэлээр хүүхэд чиг итгээл те зүгээр л ингээл бэлэг шиг хүлээж авал та тий бэлэг шиг хүлээж авал үлдчих юм бол та үр дүнгээ мэдрэл үнэн удлаа юу гэдгийнхаа ялгаа хэрэгэлцээг өөрөө гаргачих штэ тэрнээс биш ингээл өдөр болгоо үл итгэл ингээл яваад байгаа юм бол ер нь сүнсээ дориод болно гэхээс ш сүнсээ хөгжүүлэхгүй гэж ойлгож болно. За тэгэхээр үнэн хүн бүхэн үнэн юм дуртай байдгаа. Үнэн л гээ тайгаад байдгаа. Гэтэл өөрийнхөө дотор үнэн мөн чанар, дотоод мөн чанар нь үнэн мөн чанар нь юу юм бэ гэдгийг бид нар өөрсдөө ойлгохгүй жиж нэг л бусдаас үннийг хайгаал. Тэ чи үнэнгээрээ бай, үнэнгээ яар. Худлаач ярьсан яах вэ? Тэр хүн чинь тэгэл тухайн үед худлаа ярьж гин гэдэг нь шалтгаантай болоод тэгсэн байлгүй дээ. Заавал хүний үннийг ухаж тонхгүй л ах шаардлагагүй. Эсвэргээрээ өөрийнхөө үннийг ухаж тонх те. Өөрийнхөө мөн чанарыг хуч төнхөө гэж ингэж зөвлөмөр байгаа даа. За ингээд бид нар бол ариун энерги гэдэг бол тэнгэрлэг тал юм байна. Имчлэгдсэн, идэгсэн, өөрчилсөн, хөгжсөн, шинчлэгдсэн тэр талыг бол ариун энерги гэж хэлээд байгаа юм байна. Ариун энергитэй хүн бол бусдад өгдөг, одоо хуваалцдаг, шеэрлдэг, түгээдэг л болдго юм байна. За тэгээд ингээд ирэхээр хүний амьдрал сайхан өөрчлөгддөг юм байна. Өөрчлөгдөөд нөгөө хайрын дутмагшил, хайрын өлсгөлөн, хайрын асуудлаасаа гарч эхэлдэг юм байна. Намайг хүн хайрлжвал би гоё болно. Намайг тэр хүн хайрлжвал би ингэн гэдэг энэ бодлууд харилцаа холбооноосаа гарч эхэлдэг юм байна. Нэг юм одоо юу гэдэг чимээг үх амар амгалан болдог гэх юм уу? Би амар амгалан болмоор байна. Би ингэмээр гэхгүй зүгээр л дотроо огтлцлуудаа гаргаад чагтуудаа тайлал дотор нь уйсан зангилаануудаа тайлал ирэхээр хүний орон зай ч айгу том юм байна. Бид нар ингээд ярьлаа штэ гар хүрэх газар ингээд аура энерги байдгаа гэдэг. Гэтэл энийг ингээд бид нар ойлгоод үндсэн долоо хүрдээ итгэжүүлэхээр 108 гаруй туслах үрдүүд байдаг. Энэ туслах үрдүүд хөгжөөд ирэхээр бидний орон зай ч асар том юм байна. Ганцхан энэ гар хүрэх газраар хязгаарлагдахгүй юм байна. Инээс илүү далаацтай дэлхийн ертөнцийг багтааж болох юм байна. Гэр бүлээч багтааж болох юм байна. Эргэн тойронд байгаа бүх энергиудээ одоо дүүргэж болох хэмжээний аура энерги биднээс цаглашгүй, дуусрашгүй дотроос ингээл урсаал гарах боломжтой л байдаг юм байна. Тэр боломжоо бид нар ашиглахгүй л байгаа юм байна. Боломжоо ашиглаад эхлэх юм бол бид нар чинь дараагийнхаа одоо алхмууд руу орох юм байна. Тэгэхээр өөрийгөө ч дүүргэж чадахгүй байгаа хүн бол юу нөгөө өрөөг дүүргэх те. Өрөөгөө ч дүүргэж чадахгүй байгаа хүн юу нөгөө байшин барилгыг дүүргэх. Байшин барилгаач дүүргэж чадахгүй
болохгүй байгаа хүн юу нөгөө газар орон нутаг дэлхийн ертөнцөд дүүрэх болчиход байгаа байхгүй юу. Тийм учраас бид нар энэ ерөнхийдөө юм дотор бодлын эмх замбраагүй байдлаа гаргах юм байна. Та ингээд аурын энерги шалгуулъя цаг авъя гэж айгүйх ингэж чинь те. Гэхдээ яг үнэндээ ингээл энэ лайвуудыг зүгээр дистралтаа үзэл хэрэгтэй мэ бичээд байгаа юм бол үзүүлэх шаардлага гарахгүй танд. Эсвэргээрээ та ч өөртөөгөө ажиллаад яваад өөрөө тэр үр шимээ шууд ингээд мэдрээд явах байхгүй юу? Би яад ингэж хэлж өгдөм бэ гэхээр хүмүүс минь өөрөө өөртөөгөө ажиллаад үйлдэл хийгээд энэ огтлцлоо энд одоо зангилаагаа өөртөө тайлалтаа тий нэг одоо яах вэ би одоо жишээ нь аавраа үзэж байгаа маш олон хүмүүс байгаа л да эдгээр хүмүүсээ нэг ажил болох гэдэг юм биш аахгүй да бид нар чинь ч гэсэндээ өөрөө архих хэрэгтэй байхгүй бид нар зүгээр ингээл хүн үзэл нэг он шилж өгвөл нэг юм ингээл точиг давтахаас илүүтэйгээр бид нар чинь өөр одоо та аавраа үздэг ажил хийж байгаа бол таны бус бүх хүмүүс энэ аураны талаар энергийн талаар үндсэн долоо үрдний талаар ойлголттой болчвол та яах юм та юу их юм та амьдралаар аураагаа үзэх юм үгүй шүү дээ та өөрийнхөө ч гэсэн төвшинг нэмэн штэ та өөрийнхөө ч гэсэн мэдлэгийг нэмэн штэ цаашаа шат ахиад явна штэ шалгалтаа өгнө орон зайгаа томруулна өөрийгөө өөр илүү юунд зориулагдсан гэдгээ ухаж түнхэж гаргана нэг нь насаараа авраа үзэл нэг нь насаараа авраад үзүүл явна гэж байхгүй штэ тий энэ ч одоо нөө ахиж дэвшиж явна нэцтэй ер нь яаж чадсан. Тийм учраас үзэж байгаа ч тэр би нэг юм сонссон. Юу вэ гэхээр нэг хүн ингээд над дээр үзүүлэх гээд ирсэн. Тэгээд үзүүлээд засал энэ төр орж явахдаа нэг юм надад хэлсэн. Юу вэ гэхээр намайг үздэг. Би бас өөр хүнд ингээд үзүүлдэг байсан юм а. Тэр үздэг хүн маань намайг чи яасаа өөр хүн дээр очиж үзүүлээд байгаа мó одоо хэршиг шүү энэ төр гэж хэлсэн гээд. Хизэнээс ингээд хүнийг үздэг хүн өмчлөлдөг болсон юм. Би бүр энийг бүр үнэхээр шок гэдэг шиг. Би бүр ойлгохгүй байна. Юу юм? Энэ одоо яг ямар хүнээс юм сонио ойлголтоор чи надад үзүүлсэн бол чи надад л үзүүлэх ёстой. Чи надтай л хамт явах ёстой. Би чиний асуудал чи шийдэж өгнө. Энэ одоо юу вэ? Би одоо энийг ерөөс ойлгохгүй байна. Ийм байж болох юм уу? Тэр хүн чи хин дээрээ очиж үзүүлнэ үү яана энэ үү тэр хүний өөрийн асуудал нэг хоёрт нь би битгий нэг амар олон хүнээр очиж үзүүлжээ аавра энергич байна уу амьдралаа үзүүлэх байна уу бөө лам бурхан ч байна уу юу ч байна уу тэгэл олон хүн дээр очиад үзүүлэх болгон таны энерги гэмтээд энерги чи өөрчлөлтөнд ороод энерги хөдөлгөөнд ороод идэм а энерги хөдөлгөөнд орох тусмаа та улам замбрааг болоод идэм а тэгэхээр нэг олон хүнээр явахгүй нэг үзүүлээд нэг өөрийнхөө оншигт одоо гаргачаад тэгээд ер нь өөртөө ажил тэгээд өөрөө өөрийгөө хамгаал, ариун энергиэд хөгжүүл, өөрийнхөө энергийг өсөг, бясалгалаа хийгээ явжсэн намаагүй дээр ахгүй юу. Тэгээ ингээд яв гэж хэлдэг. Тэгсэн чинь бүр ингээ хүмүүний хуваад юм уу, булаацалт юм уу нэг юм сони юм болоод идэм шиг байна. Энэ бол угаасаа л ойлгомжтой шүү дээ. Би та нарт тайлбарлах шаардлага байх, сонсож байгаа бүхэл хүн ойлгож байгаах юу вэ гэхээр үзэж байгаа хүний өөрийнх нь л одоо чадвар дутуу, майнд жижигхэн, ухамсар жижигхэн энэ жижигхэн тойрог дотор л амьдарч шүү дээ. Өөрийнхөө үзэж байгаа тэр 10 20 100 хүний өөрийнхөө одоо юугээ отцсон, өмчгөө отцсон маш. Тэр хүмүүс нь л дандаа өөр дөр нь очиж амьдрал ахын сайжирч идэм үү. Ийм жижигхэн тойрогтын ажлыг хийх юм бол өстой бүтэхгүй шүү те. Тэгвэл таны орон зай чинь дээшлэхгүй шүү. Та чи өөр орон зай зориулагдсанаа хизээж олж мэдэж чадахгүй шүү. Та эргцүүлэн бодохгүй шүү. Бодож чадахгүй. Та энэ гişүнчлэл буюу дэлхийн ертөнцийн сүнсний ажилд хийдэг сүнсний энэ ажлыг өөрөө бараг доромжилж байгаа юм шиг болчихж байгаа байхгүй юу? Сүнсний ажил, юу нөгөө сүнслэг зам мам бэ те. Нэг хідэн хүндээ эргэлдээл тэр хідэн үнэ үзий харыгаа бодоод байх юм бол яаж өөрчлөгдөж, яаж одоо хувирж, яаж шинжлэхдэх вэ? Авгалтаа хүртэл томорд юм аа. Авгалтаа хүртэл өөрийнхөө тэр доторхоосоо гараад те далавчаа ургуулад нисээд дивээд явд юм аа. Юу та авгалтаанаас 7 дараа амьдрна гэж юу гэдэг те. Хитгэн үнэ үзчихэл тэр хідэн хүмүүсээ чи өөр хүн дээр очихгүй шүү. Чи өстө цаашаа явахгүй шүү. Үнэхээр хөвгөлтэй. Ийм үг хэлж байгаа хүмүүсээс байж л байгаа багтаал гэж би бодоод байна. Уг нь бол ер нь энерги урсгал айгүй өөрчлөгдөөд бүх юм айгүй өөрчлөгдөж байгаа. Энергийн задаргаа маш их явагдаж байгаа. Тийм учраас хүмүүс ч одоо юмс гэдэг чи өөр юм байна гэдэг ойлгодог цаг дээр ирсэн байгаа болоо гэж бодохоор нөгөө л эртний нөгөө л нэг уламжлалт нөгөө л нэг ядцсан арга дээр байгаа бас хүмүүс бас байгаа л юм шиг байна. За яг хөө бүгд шүүлтөөрөөр явагдана. Бүгдөө тэгээд хөгжөөд хөгжихгүй тэндээ гацсан тэгэл тэр гацаас таавал байд юм байлгүй те. Тэгэд энийгээ гацаахгүй тул би таныг гацаахгүй тул би таныг нэг төвшөнд чинь байлгахгүй тул хамгаалахын тулд энерги ч өсөхийн тулд энэ мэдээллүүдээ шеэрлээд хуваалцаад яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр та ч гэсэндээ өөрөө өөртөө хичээлтэй те хүн таны өмнөөс хичээгээд тамаг мэдээллийн өнгөд тараагаад байхт чинь яахаараа та баярлдаггүй яахаараа та бяцлагдаггүй яахаараа та хуваалцдаггүй яахаараа тэр хүнээ хүндэлдэггүй юм те ингээл юм хүнээс мэдлэг авснаа буцаач эргэж хараал амар сонио
таагүй зүйл яриач ч юм уу те ийм инээдтэй зүйл байж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол таны сэтгэл санаацаа совлно шүү дээ те. Нэг дээшлэл нэг доошлол гониглал гутраал найдваргүй болол та хүнд найдваргүй мэдрэмж төрүүлж байгаа байхгүй юу? Юу гэхээр хүнээс авсан мэдлэгтэй талархаж чадахгүй, хүнээс авсан зүйлдээ ингээд гоё үг хэлж чадахгүй бол та авсан гэж бүртгэгдэхгүй. Эсвэргээрээ та зүгээр сэтгэлийн савлгаанд орно. Итгэл найдваргүй болно. Өөрөө дотоод сонсч энэ бол найдваргүй хүн шүү. Авсан гэж мэддэггүй, өгсөн гэж мэддэггүй гэд өөртөөгөө буруу ажиллана. Өөртөө буруу ажиллаад ирэхээрээ л нөгөө хоолой чинь хаагдана, дур булаан байдал чинь алдагдана, энерги чинь цэвэр биш бохор болно, аура энерги хэрхэн яаж одоо өсгөх биш бүр ингээд унгааж байгаа юм шиг юмнууд болдгоо. Иймэрхүү зүйлүүд болдгоо. Тэгэхээр хэдүүлээ өнөөдрийнхаа сэдвээр юуг олж мэдсэн бэ гэхээр ариун аура гэж юу юм? Тэнгэрлэг тал гэж юу юм? Сүүдрийн тал гэж юу юм? Энийг ямар гурван аргаар өсгөдөө, ямар одоо алхмуудаар унгаадын гэдэг зүйлийг л мэдэж авлаа. Энэ бол маш гоё боловсруулсан мэдээж шүү. Юу гэхээр би чи үзээд хараад өөрөө туулаад ингэж бүтээлч хандаад тань зүгээр л өөрийгөө янз бүр болж одоо олсон мэдлгүүдийг шууд ингээл түгээгээл хилээд өгч чинь гэсэн үг шүү дээ тий. Гэхдээ энэ бол тийм нэг юм өнгөцгөн мэдлэг биш ээ. Гүн гүнзгий мэдлэгээ. Энийг ойлгохын тулд айгүй гоё олон ном гарчаглах, олон ном унших, олон ямиг туулах шаардлага гардаг ч гэсэндээ агуулгын бүтцийн хувьд ингээд шууд задлаад хилээд өгч байгаа болохоор та ямар ч ном унших шаардлага танд гарсангүй, ямар ч хичээл зүтгэл хийх шаардлага гарсангүй зүгээр л цагаа энд зарцуулсныхаа ачаар та энэ зүйлийг олж мэдлээ. За ингээд олж мэдснийхаа ачаар яах ёстой вэ? Урам зориг авах ёстой штэ, танин мэдэх ёстой штэ, уянгалах ёстой штэ, бясалгах ёстой штэ, хайрыг түгээх ёстой штэ, ариун ааврагаа хамгаалах ёстой штэ, энерги өсгөх ёстой штэ. За ингээд эцсийн одоо нэг дүгнэлтүүд нь гэх юм уу? Шууд ингээд дүгнэлт хэлэхэд ийм л зүйл болох ёстой. Хэрвээ ийм зүйлүүд танд болоод байвал та зөвл сэтэл зөвл мэдрэмж авч байгаа юм байна. Эсвэргээрээ болоод байвал та буруу бүлэгт явж байгаа юм байна. Та ойлгоогүй байгаа юм байна гэж ингэж ойлгох хэрэгтэй. За дандаа үзэл сонсож байдаг шүү, энерги авдаг шүү гэсэн байна. За баярлалаа, талархлаа. За та ч гэсэндээ гоё ингээд урмын комент хийснээрээ надад ч гэсэн сайхан энерги өгж гинөө гэж. За ингээд түүнээс цааш би лайва пэйж хуудас дээрээ буюу номтой болог пэйж хуудас дээрээ биш, номтой болог YouTube суваг дээрээ хийхээр болсон. Та нар маань энэ одоо лайв тань таалагддаг бол, үргэлж сонсдог бол, хүлээдэг бол YouTube сувгаас минь дараа үзэж байгаарэ. Юу вэ гэхээр YouTube суваг гэж одоо subscribe дарж мэдэхгүй, YouTube руу орж мэдэхгүй бол монголоор YouTube дээр номтой болог гэж бичээд за энэ YouTube-ыг ингээд subscribe дараад багш ингээд лайв явах үед нь надад хамгийн эхлээд ингээд дохоо ирнэ, мэдээлэл ирнэ гэдэг ингээд бэлтэж байгаарэ дараагийн удаа. Ягаад гэвэл пэйж хуудас маань өөрөө лайвыг 30 хоногоос илүү удаан хугацаанд хадгалахаа байлцсан. Энд нэг оруулаад, тэнд нэг оруулаад олон ажил болоод олон асуудал болоод байгаа учраас эсвэргээрээ зүгээр л YouTube гэдэг чинь удаан хугацаанд хадгалагдах маш том платформ байна. Тийм учраас YouTube хуудсан дээрээ би лайв хийчихье. Тэндээ надад олон ажил хийхгүй, тэнд нь хадгалагдаад үлдчихье. Та нар маань одоо YouTube руу орж мэдэхгүй бол мэдж байгаарай. Сураагүй бол сурж байгаарай. Мэдээж олон хүн мэддэг болсон байх. Гэхдээ мдээгүй ч гэсэн хүмүүс бас байж болно. Яагаад гэвэл намайг бас үздэг, сонсдог хүмүүс маань хвчлэн бас одоо тий амьдрал үзсэн, асуудал үзсэн хүмүүс намайг үзэж сонсдог байхгүй юу? Яагаад гэвэл залуу хүмүүс, жоохон хүмүүс чинь хүнтэй сууж үзээгүй, салж үзээгүй, тий амьдралын зовлон зовцодгүйрийг мэдэхгүй, үр ширэнд орж үзээгүй, өвдөж үзээгүй юм чи яаж энэ зүйлүүдийг сонсох юм бэ? Тийм биз дээ. Гэтэл амьдрал үзээ явж байгаа тодорхой насанд хүрсэн, тодорхой гэр бүлтэй, тодорхой үр ширэнд ороод өвчин зовлон үзсэн хүмүүс л энэ энергийн задаргаануудыг ойлгоно. Яагаад гэвэл тэр хүмүүс өөрөө биеэрээ тулж иж нэрээ юм байдаг шүү. Энэ хүн яг үнэн юм яриад шүү. Энэ яг нэг юм бодит юм яриад шүү гэдгийг олж аавна. Энийг туулж үзээгүй, биеэрээ мэдэрч үзээгүй хүн жаргаа цэнгээ явж байгаа, ажил төрлөнд бүтээд явж байгаа, аав ээж нь сайхан амьд сэрүүн байгаа хүмүүс бол ойлгохгүй шүү дээ. Яагаад бол тэр чинь туулаагүй, үзээгүй, энэ одоо юун залбирал мөргөл яриад идэм бол, юун тарин марин яриад идэм бол гэж боддог бах. Гэхдээ хизээ нэгэн цагт аль нэг мөчлөг дээр ирээд энэ зүйлийг туулах нь тодорхой. Яагаад гэвэл бид нар чинь угаасаа л хүн юм чи өвдөх нь тодорхой, мөн энерги нь ундаг нь үнэн, өсдөх нь үнэн. За тэгэл хизээ нэгэн цагт хүний амьдралд янз бүрийн зовлон зүдгэр болдог. Гэхдээ тодорхой бид нар бүгд ингээд зовлон зүтгэрээ адилхан мэдэрдэг. Гэхдээ зүгээр цаг хугацааны өрөөдөг байхгүй юу? Цаг хугацаа буюу орон нэг цаг хугацааны л ялгаа гардаг. Та багадаа үзсэн юмыг зарим хүмүүс насныхаа хойно үзэж болж гин, зарим хүмүүсийн насныхаа хойно үзсэн юмыг зарим хүмүүс эрт үзэж болж гин. Би ч гэсэн өөрөө бага залуу наснасаа зовлон зүтгэр үзэл одоо энийгээ тайлан явж байгаа тийм үү? Тэгэхээр миний үзсэн зүйлүүд зарим хүмүүсийн 50-таа 60-таа үзэж байгаа тэр үйлдэлтэй тавцдаг. Гэхдээ миний үзсэн нас маань л өөр тийм. Нас маань буюу орон зай маань л
өөрөөгөө болохоос ш бүгдөө л бид нар энэ одоо зүйлүүдийг үзэх нь тодорхой. Тийм учраас тийм одоо амьдралдаа үзсэн, туршаад үзсэн, одоо асуудалд орж исэн хүмүүс л энэ энергийн задаргаануудыг сонсдог, жаргаад явж байгаа, амьдрал нь бүтэмжтэй явж байгаа, бүх зүйл нь сайхан байгаа хүмүүс л энийг ойлгохгүй нь одоо юу яриад идэм бол гэж боддог. Энэ бол тэр хүмүүсийн ч буруу биш те. Зүгээр л угаасаа л орон зай цаг хугацааны ялгаал гарч байгаа гэсэн үг ээ. За тэгээд та нар маань ингээ YouTube суугтаа ингээ дагаад номтой болоо гэж хичээж YouTube суу руугаа ороод яаж subscribe дардыг, яаж тэр дагагч нь болдгийг, яаж дагдгийг, яаж дагахаар одоо тэр мэдээлэл лайвууд нь орж ирдیں гэдгээ мэдээд, сураад, таниад өөрийгөө бас хөгжүүлээрээ. Ямар нэгэн мэдэхгүй зүйлийг танин, мэдэн, сурна гэдэг чинь бас өөрийн тодорхой хэмжээнд ингээд нэг хүсэл тэмүүлэлээс үүссэн шин үйлдэлүүд болж байгаа шүү дээ, тий. Хин хүмүүс мэдчихэл байгаах мэдэхгүй бол гэж хэлж байгаа шүү. Би таныг мэдэхгүй гэж хэлээгүй. Хэрвээ та мэдэхгүй байгаа бол бэлдээгүй байгаа бол бэлтжээрэй гэж байгаа. Яагаад бол зарим хүмүүс миний пэйжээс энэ мэдээллүүдийг авчдаг учраас нэг тийм YouTube сувг руу дараа нь нөхөж үзэгчл орно гэхээс дагаагүй одоо ингээ тий миний YouTube сувгийг мэдэхгүй хүмүүс зөндөө байгаа байхгүй юу. Тийм учраас номтой болог гэж YouTube сувг дээр бичээд дагаад бэлдээд явж байгаараа үүнээс хойш түүнээс цааш би ер нь мэдээллүүдээ YouTube сувгаараа дамжуулан одоо мэдээллүүдэд түгэн яагаад гэвэл Facebook ч нь өөрөө багтаамж нь ингээд ихтрээд те мэдээлэл видео урт видео орохдоо би баг өглөө аплойд хийх юм бол оройн орж байгаа байхгүй өдөржингөө уншаал минут цагийг үрээд те би нэг тарины 30 минутын тарины дуулаа оруулах гэж YouTube дээр одоо пэйж утас руу оруулах гэж хэдэн минут хэдэн цаг хүлээж байна. Оройн нийцээд одоо өглөө нь тавих гэхээр баг өдөр тэр маргааш оройн орж байгаа байхгүй. Тэгэхээр өдөр алдчихин, цаг алдчихин, надад өөрт манаас ажиллах жоохон дарамттай байна. Богино жижигэмжлэгүүд бол болж ийн, рил ч юм уу жижигэн жижигэмжлэгүүд бол айгүй хурдан орж ийн. Урт хугацааны том ингээд юм оруулах гэхээр орохгүй байгаа учраас ингээд би өөрөө YouTube суваг дээр энэ тарины дуулуудаа оруулж явах болно, лайвуудаа хийж явах болно. Тэгэхээр та нар маань миний номтой болог гэдэг YouTube хуудсыг дагаарай, subscribe дараарай, like дараарай, хадгалаад аваарай, мэдгүй бол мэдээрээ хүүхдүүдээрээ заалгаарай те өөрсдөө ч гэсэндээ шинэ YouTube сувг одоо нээгээгүй комент ч гэхээр одоо хүн YouTube сувгаа нээгээгүй бол YouTube хаяггүй бол бичиж болдгоо штэ. Тийм учраас YouTube хаяг ер нь нээчээрээ гэж та нартаа бас энэ лайваар дамжуулан сануулах гэсэн юм аа. За тэгээд нөгөө таныг сонсдог шүү, хүлээдэг шүү гэдэг байгаа хүмүүсээ те яг хэр үнэнд сонсох нь, хэр үнэнд таах нь, хэр ингээд гоё холбоотой байх нь гэдгийг YouTube-ийнхаа лайв хичээлээр үзэж харъя гэж те. Одоо би чи YouTube дээрээ ингээд нэг юм лайв хийж үзээг болохоор айгүй бол YouTube дээр лайв эхлэхээр одоо хүмүүс баг үзэх юм уу иймэрхүү зүйл гарах байх. Ер нь гэхдээ миний бичлэг угаасаа л нөхөж үзтгэлтэй ихвчлэн хүмүүс нөхөж үздэг болохоос биш яг ингээд лайв эхлэнгүүд хэдэн мянган хүн орж ирдэг биш би ч одоо юм тараадаггүй бэлгэсэлт өгдөг те. Тийм одоо лайв биш энэ чинь сүнсний задаргаатай сүнсний мэдлэгтэй холбоотой тийм хичээл учраас за тарины дуулыг татаж аваад байнга сонсдог шүү гэсэн байна. За ойлголоо, баярлалаа. Тань таалагдсан бол би бас баяртай байна гэж би өөрөө өөртөө татаж аваад байнга сонсдгоо. Үнэхээр сонирхож хүлээдэг шүү гэсэн байна. Тийм манай лайв хичээл дээр таны хаяг айгу байн харагдчихэд байна шүү. Бон даймонд тэгээд одоо бисүүлэл бүр хараад мэддэг. Байн орж ирдэг хүмүүсээ хараад таньдаг л да. За тэр орж ирсэн байна, тэр орж ирсэн байна гээл те. Уулзааг болохоос ш бараг л нөө пэйж ингээд лайваар бол бараг уулзсан юм шиг мэддэг болоод байгаа. За байнга байдаг хүмүүс маань байна. За энэ хүн шинэ хүн орж ирж гин гэдэг ч юм уу те. За ингээд хэдүүлээ дараагийн үедээ YouTube одоо хуудсан дээрээ лайваараа уулзцаая. Ингээд миний пэйж утсан дээрээ хийж байгаа хамгийн сүүлийн лайв энэ болж өндөрлж байна. Тэгэд хоёр ажил хийхгүй амар болъё. Тэгээ нэг юм ингээл урт удаан апплойд хийх гэл зоохгүй. Тэгээд ч пэйж дээр ингээд лайв хийж 30 хоногийн дараа шууд устчихж байгаа байхгүй. Тэгэхээр чи нэг сарын дотор та үзэж амжихгүй бол устчихж байгаа учраас ямар шин лайвууд орсон, ямар сэдвүүд орсон, сүүлийн үед одоо номтой болог пэйж сүнслэг мэдлэгийн өрөөнөөс юу гарсан гэдэг мэдэхгүй өнгөрчих магадaltaй учраас ер нь анханаас YouTube дээрээ тавиа явуучвал амар тэнд устна гэж юм байхгүй те. Харилна гэж юм байхгүй учраас ер нь тэрийгэ төшөглөе гэж ядж байгаа. За яагаад вэ гэхээр би ч одоо энэ бүх бичлэгүүдээ бас үр хүүхдүүдтэй ирээдүйн хойч үедээ үлдээж гинэ гэж бодож ингэж хийдэг байхгүй юу? Жишээ нь хэд би өөртөө хүртэл хадгалдаг. Би магадгүй 10 жилийн дараа, 20 жилийн дараа өөрөө ямар ч явж явах юм бэлээ те. Энэ хичээлүүд маань надад хэрэг болох юм бэлөө. Дээрээс нь би ч одоо залуу тэдэн настай байхдаа, эдэн настай байхдаа би нэрээ ямар байсан байна, мэдлэг маань ямар байсан байна, чадвар маань ямар байсан байна гэд өөрөө ч гэсэн үзэх хэрэг гарна штэ. Тийм учраас би нэгдэж өөртөө буюу үр хүүхдүүдтэй хадгалж гин гэж бодож хийдэг. Хоёрд нь яг энэ цаг мөчид надтай хамт амьдарч байгаа хүмүүс маань миний энэ хичээлүүдийг үзээ, сүнсний задаргаагаа хийгээд, энерги өсгөөд, эрчмээ өсгөөд, эрдэм мэдлэгээ тэлээд яваасай гэж бодож ингэж хийдэг. Баггүй юу?
байнга нөхөж үздэг шүү гэсэн байна. Амжилт таартай шүү гэсэн байна. Баярлалаа, талархлаа гэсэн байна. Тарны дуулууд маш сайхан заавал гаруул сонсоод л байгаа гэсэн байна. Баярлалаа. Сонсох тусам татагдаад байдаг. Баярлалаа гэсэн байна. Баярлалаа. За ингээд ийм зүйлүүд болсон байна. Зөө нэрээ сонь сайхан хаваалцчээ. Юу вэ гэсэн чи өнөөдөр манай өнгөрсөн 7 хоногийн бяцлагад миний урилгаар буюу хин нэгэн сайхан сэтгэлтэй хайртай хүн ингээд нэг хоёр хүний төлбөр төлөөд хоёр хүнийг суулгасан гэсэн шүү дээ, тэ. Тэр хоёр хүнээс маань нэг нь өнөөдөр тэр хоёр хүний маань нэг нь нэрээ миний хамгийн анх шилтгаангүй бяцлагын танхимын хамгийн анхны анги байсан. Тэр анхны ангид маань бүртгүүлж байсан хүн миний сая энэ удаагийн одоо бэлгийг авсан гэх юм уу. За тэр эмэгтэй маань надад өнөөдөр за дараагийн бяцлаглаар та бас нэг хүнд бэлэг бариараа багшаа гэд өнөөдөр бас нэг хүний төлбөрийг өгсөн. Энэ ингээд үнэхээр сонирхолтой зүйл болоод байгаа. Надад бүр энэ маань маш гоё таалагдж байгаа. Тэгээд надад бас өнөөдөр ийм гоё цэцгийн баглаа амтад шоколадтай хамт бэлэг барьсан байна. Тэгээд өнөөдөр би ингээд шамнараасаа гоё цэцэг авдаг. Манайх өөрөө бүр цэцэг авсаар агаад цэцгийн ваар бэлдээ тайцсан. Тэр цэцгийн ваарандаа би шин цэцэг орж ирэх болгонд цэцгээ хийдэг. Тэгээд айгу гоё ядаг. Өрөөнд орж ирэхээр цэцгийн өнөр өнөрддөг. Өрөөнд орж ирэхээр өнгө ийм гоё ингээд цэцэг харагдахаар эмхтэл хүн болсон хойно гэдэг шиг те баярлдаг, талархдаг, гоё мэдрэмж авдаг. Тэгээд би аяга азтай юу гэхээр ингээд нөхрөөсөө ингээд баг ийм их цэцэг авч үзээгөө мөртлөө ингээд гоё ингээд шавнараасаа намайг сонсдог дагагч нараасаа маш гоё юм цэцгийн баглаа авдаг. Тэгээ ингээд цэцгийн баглаа авах болгондоо баярлдаг. Цэцгийн ваараа ингээд бүр бэлдээ тавьчихсан. Тэгээд ингээд тэр цэцгээ хизээ одоо өхөж хатна тэр хүртэл ингээ байлгадаг. Хатсан хонь ч гэсэн дэлбэнд нусанд ордог. Би ч одоо нөгөө байнга сарнаа цэцгийн дэлбэнд тусанд орох энэ сарнаа цэцгийн хандыг буцалгаж байгаа тусанд ороорой энерги цэвэрлээрэй гэж одоо өөрөө бусдад уриалдаг хүн штэ. Тэгэхээр цэцэг орж ирнэ гэдэг бол миний за өстой гоё энерги цэвэрлэхээр боллоо. Хатгаар нь гоё энерги цэвэрлэндэ гэд ингээ боддог. Шившлэг залбиралдаа ч гэсэндээ сарнаа цэцгийн хатаасан хандуудыг дэлбэнүүдийг ашигладаг. Тэгэхээр надад бол цэцэг гэдэг бол нөгөө одоо мал бол бүх үр шимээ те сүүгээ өгдөг, арьсаа өгдөг, махаа өгдөг гэдэг шиг цэцэг бол надад бүх үр шимээ өгдөг байхгүй юу. Амьд байхдаа гоё үнрээ өгнө, өнгөө өгнө, энерги өгнө те. Үхээд гацсан хойноо эрчим энерги өгнө. Түүнийхээ дараа одоо навчин ишин бүх энергийн цэвэрлэгэнд мань хэрэглэгддэг гэх юм уу. Ингээд цэцгийг бол би бол тултал ашигладаг байгаа. Өгний сонголт бол үнэхээр биширмээр бүр цаанаасаа ундарч өгөх юм аа гэсэн байна. За баярлалаа бас гоё магтаал байна гэхгүй. Мандаг агшоо гэсэн байна. Баярлалаа. За ингээд ийм гоё ингээд бэлэг сэлт авсан байгаа. Энэ гоё цэцэг авсан байгаа. Тэгээ дараа 7 хоногийн маань өглөөний бяцлагт нэг хүн би өөрөө сонгол. За тэрийг ингээд дагагч нараасаа намайг удаан дагсан бас ингээд гоё санал тавьмаар байгаа. Тэр хүмүүсээсээ сонгох болно. Тэгээ өглөөний бяцлагт өглөө суух амжинд одоо миний сонгосон хүний цаг завнд таарад өглөө суух боломж болцсон таарах юм бол ингээд сайхан миний урилгыг хүлээж авах боломжтой болсон. Тэгэхээр энэ гоё ажлыг түгээж байгаа. Энэ уламжлалын минь цаашаа өргөжлүүлсэн миний урилгаар эрт суусан мөртлөө өөрөө бас нэг хүнийг урьсан. Тэр хайртай, гайхалтай миний анхны бас бяцлаглалын шав болсон эмэгтэйдээ баярлалаа, талархлаа, хайртай шүү гэж хэлье. Өнөөдөр надаас багшаа танаар бахархдаг шүү. Маш ингээд талархаж хайрлаж явдаг шүү гэсэн үгийг хэлсэн. За маш их баярлалаа. Сайн байна уу? Анх удаа сонсож байна гэсэн байна. Хей, сайн уу? За ингээд тэгээд гой сонсоод үзээрэй гэдэг шиг те. Цэцэг гоё шүү. Би маш олон цэцэг тарьж ургуулдаг. Харахаар л хайр хүрдэг шүү гэсэн байна. Тийм ээ, маш гоё. Манай ээж бас амьд ахуй наснда маш олон цэцэг тарих дуртай хүн байсан. Маш гоё цэцгүүдийг тарьдаг байсан. Би бол үнэхээр цэцэг ингээд тарихаараа жоохон анхаарал халамж дотоо тавьчихдаг. Юу гэхээр би завгүй ингээд оюуны юм хийдэг болохоор нэг харангуй жоох усаар дутагдсан. Нэг харангуй нараар дутагдсан байдаг болохоор ер нь жоохон ингээд олон цэцэг тарихыг хүсдэг. Жоохон цаг завтай болоод анхаарал халамж тавьж чаддаг болохоор гоё цэцэг тарнаа гэж боддог. Одоо бол би чинь хөрхий хайр халамж тавьж чадахгүй те. Нөө оюуны юм а хийгээд нөгөө бодос сэтгэсэн юм а ингээ сууж идэл гинт өдөр хоног амар олон өдөр өнгөрцөн байдаг. Би тэрийг өөр анзаардаг байхгүй юу? Багшаа эх 7 хоногийн оройны бяцлаглалын судал байгаа болов гэсэн байна. Тийм, оройны бяцлаглалын ангийн судал байгаа. Одоохондоо бол хүмүүсээ дөнгөж бүртгэж аваад эхэлж байгаа байх. Гэлалаа агшаа гэсэн байна. Баярлаа. 2 хүн бүртгүүлье гэсэн байна. За, бүртгэж авъя. Та чат чат бүртгүүлээрэй. За ингээд өнөөдөр 7 хоногийн 4-р өдөр та нартайгаа хамт байсандаа баяртай байна. Пүрэв гаргаа орой хөдөлөө аавра энерги, ариун энерги, тэнгэрлэг энерги, сүдрийн тал гэсэн сэдвүүдээр ярьж нэг сэдвийг ингэж артаа орхилоо те. Энэ сэдвүүд маань яригдсан зүйлүүд танд нэг ч гэсэн баяр баясгал, нэг ч гэсэн эрдэм мэдлэг, нэг ч гэсэн энерги дамжуулсан бол өнөөдөр миний яриа сууж байгаагийн одоо үр шим
цаг зав гарах болно. Дараагийн лайва хэдүүлээ YouTube дээр хийцгээ шүү. Тийм учраас та нар маань миний номтой болог YouTube-ыг харж агаад, хайж агаад, дагаагүй бол дагаад те одоо мдээгүй бол мэдж байгаарэ гэдгийг дахин сануулмаар байна. За YouTube хуудсандаа хэдүүлээ ингээд лайв хийдэг болчвол бүр амар болох гэдэг. Ямар ч сулуг байхгүй оновчтой өгнүүдийг ийм олноор нь цэцэн цэлмгээр ундарч гарч яана гинэ. Баярлалаа, талархлаа. Үнэхээр сайхан шүү. Зөндөө олон зүйлийн талаар, зөндөө олон өнцгөөс олон зүйлийн талаар маш сайн ярьж бидэнтэйгээ ярилцсан, талархлаа гэсэн байна. Баярлалаа. За сайхан багштай талархлаа гэсэн байна. За та нартай ч гэсэн сонсоод надтай хамт байсанд баярлалаа. Тэгээд дараагийнхаа гоё лайвуудаар сүнслэг энергийн задаргаатай холбоотой мэдлгүүдээр уулзцай. Сүнслэг мэдлэгийн өрөөнд тавтай морил таны сүнсэнд мэдлэг, эрчим, энерги хэрэгтэй байгаа бол номтой болгыг дагаарай. Номтой болог пэйжүүдс буюу YouTube сувгийг дагаад шинэхэн мэдээлэл, шинэхэн энергиудтай маань хамт байгаарай гэж та нартай суурайлмаар байна. YouTube дээрээ таарий даа гэсэн байна. За таарий даа тий. Гоё юм шиг. За тэгээд түүний дараа би бас нэг сэдв бодод яваад байгаа. За Чингис хааны энергийн задаргааг нэг ярих өртөө болсон. Лус авдгийн талаар нэг лайв хийж өгөөч гэж өчигдөрхөн сэдв орж ирсэн. Дараа нь биеийн хилэмжийг эзэмших талаар би бас та нартай нэг юм лайваар юу гэж бодоод байгаа. Биеийн хил, биеийн харизм гэдэг чинь бас ямар гоё ойлголт, ямар сайхан мэдлэг байдаг гэдгийг та нартайгаа бас хуваалцъя гэж бодож байгаа. Тийм учраас маргааш гинт лайв хийж магадгүй. Тийм учраас та нар маань би тэгтээ YouTube сувагтаа лайв оруулахаар болохоор та нартай пэйж хуудас дээр пост оруулнаа. Тэгэхгүй бол нөгөө YouTube хуудсан дээр ингээ лайв хийгдэж байгаагүй болохоор хүмүүс мэдэхгүй байж магадгүй. За өнөөдөр YouTube дээр лайв орно шүү гэд пост оруулчаад тэгээд хийх учраас та нар маань ороод ирээрээ те. Баярлаа. Цаанаасаа л гэрэл гээгээ цэцруулагч гоё өгшөө гэсэн маань Jerry Tom. Баярлаа. Jerry Tom. Jerry Tom хоёрыг хоёул ингээ нийлүүлээ хийцсэн юм шүү дээ. Оройн сургалтанд суухаар байна гэсэн мэн цаг зав нь тэгж таарж байгаа юм байна. Окей, ойлголоо. 7 сараас өмнө суухгүй бол 7 сард бяцлаггүй гэдгийг та нар маань мэдсэн байх гэж бодож байна. 8 сараас үзлэгтэй бяцлагтай. Гэхдээ 7 сард бол үзлэггүй, бяцлаггүй. Зөндөө олон ажлууд төлөвлөсөн байгаа гэдгийг хэлсэн. Би нэрээ нэг 2 жилийн өмнө нэг юм ном биччихсэн. Кайка гэдэг хүний гэрэл дотоод энерги буюу хүний гэрлийн энерги очтой. Сэтгэлийн оч асна гэдэг юу гэсэн үг вэ гэд анх л энэ энергийн талаар ойлголттой болоод олж мэдсэн зүйлүүдэд бичээд тэр номоо хэвлээд ингээд гаргая гэдгсэн чинь дандаа дутуу юм шиг санагдаад дахиад нэг юм нэмэр санагдаад дахиад нэг юм нэмэр санагцаар хагаад 2 жил болсон байхгүй юу. Тэгээ тэр номоо бичиж байгаа хоорондоо дахиад нэг ярих бяцлал гэдэг ярих хоолон чакратай холбоотой номыг бичсэн. Түүний дараа Soulmate Forever буюу хүний нөгөө нэг сүнслэг хайрын энергиуд хайрын энерги одоо хайр гэдэг ямар чухал ойлголт юм бэ? Хайрыг мэдрэхийн тулд хүн юу туулдаг гэдэг одоо тэр сэтлээс үүссэн тийм хайрын энергийн Soulmate гэж яриад байдаг шүү дээ. Тэр энергитэй холбоотой ингээ 3 ном бичиж байгаа байхгүй юу? За энэ 3 ном нь ерөөхдөө шувтраад дуусаад ингээ бэлэн болох тал руугаа хандаж байгаа. Soulmate Forever буюу тэр хайртай холбоотой энерги номыг бол энэ жилээс бичиж эхэлсэн. Саяхнаас бичиж эхэлсэн. Гэхдээ айгу хурдан явж байгаа. Яг бол би өөрөө энэ сэдвэр ингээд айгу гоо дурлаад энэ айгу чухал юм байна гэдэг ингээд орсон учраас надад маш гоё ингээд гой санагдаад тэгээд энэ номнуудаа яг бүр үнэхээр тоглоомжгүй гэдэг шиг энэ жил би нээлттэй хийчмээр байгаа байхгүй. Энэ жил би номнуудаа хэвлэлчмээр байгаа даа. Тэгэхээр надаа би нөө өдөржингөө хүн үзээд засал амралтын өдөр дээр засал хийгээд оройн онлайн үзлэгээ хийгээд бусад хэд ингээ хичээлтэй болохоор яг ном руугаа ингээд анхаарал хандуулах цаг айгу бага байгаад шүн унтахгүйгээр унтах тэг 2-3 цагийн хооронд ч юм уу 3-4 цагийн хооронд энэ номнуудаа ингэж бичдэг юм аа. Тэг хүмүүс намайг гайхдаг би ингээд завгүй байдаг гэж яриад хаар зарим хүмүүс бяцлагд ирснээр багш ингээд зүгээр сууж байна, багшаа үзүүлчих энэ төр гэдэг. Үгүй шүү, би зүгээр суудгүй шүү. Би сууж явахтаа хүртэл юмаа бичээд номон дээр нэг өгүүлбэр, нэг сэтэл, нэг санаа бичээ сууж идэв шүү те. Тэгээ хамгийн гол нь энэ 3 номоо энэ жил би гаргачихъя гэж ингэж маш их зорж байгаа. Тэгэхээр та нар маань надад энэ 3 номыг гаргахад туслаад цаг зав өгөөд гэд те. 7 сард би хүн үзэхгүй. Би бяцлал хийхгүйгээд байгаа юм учиртай нэг хэдэн өдөр би найзуудтайгаа нэг аялын төлөвлөгөө гаргачихсан байгаа юм. Тэр бол ингээ холоос зорж ирж байгаа Монголыг үзэх гээд ирж байгаа найзтай бол мэдээ цаг зав гаргана. Бид нар ч гэсэн очих үед бид нар цаг зав гаргасан учраас нөгөөх нь үлдсэн нэг хэдхэн одоо цаг зав чөлөө цаг гарах юм бол би тэрэндээ номнуудаа дуусгах ажил руу орох гээд байгаа маа. Тэгээ би өнөөдөр намар гэхэд энэ жилийн намар гэхэд үнэхээр номнуудаа гаргахыг чин сэтгэлээс нь чинчаа өсөж байна гэдэг шиг те. Өөр чинчаа өсөж байгаа учраас ингээд ер нь бол нэг тасралтгүй
бэлтгэн хүн үзэх энэ ажлуудаа жоохон зогсоомоор байна. Тэгээд 6 сарын цаг дууссан, үдцсэн болцсон. Би тэгээ та нарыг үзүүлээгүй байх үедээ ч гэсэндээ хоолтой байгаасай, энергитэй байгаасай, өөртөөгөө ажиллаж байгаасай гэж бодоод байнгын мэдлгүүдээ харамгүй түгээдгээ. Тэгэхээр та нар маань үзүүлэхгүй байсан ч гэсэн мэдлгүүдээ сонсоод өөртөө ажиллаа явж байхад энерги чи угаасаа ингээл сэв гэж өсөөл явна шүү дээ, тий. Тэгэхээр заавал ингээл нэг багшаа яг өнөөдөр яг маргааш гэхээс илүү лайв хичээлүүдэд үзээд гойд энергиудээ өсгөлдөө те энэ чи харамгүй сайхан мэдлэг мэдээлэл байж штэ. Мэдээж ер нь бол нэг удаа ингээд энерgiээ шинжүүлээд амьдралын кодоо гаргуулна гэдэг гоё л да. Гэхдээ цаг хугацаа болохоор л та битээр тааралддаг гэдгийг бас ойлгоорой. Тийм учраас битгий ингээл үсчээл те бүр ингээл яг отол уулзахгүй болохгүй гэдэг сэтгэлээр битгий хандаарай. Тэсвэр төвчээртэй хандаарай гэж танараасаа нэгдэд зөвлөмөрөө, гуймаараа, хэлмээрээ бас би өөрөө ингээд нэг зоригтой байгаа учраас тэрийгэ гоё бүтээх гээд байгаа учраас тэр номнуудаа үнэхээр гаргамаар байгаа учраас одоо бүр гаргах цаг нь үнэхээр болчихсон. Би бүр 2 жилийн өмнө л яриа явчихсан. Тийм учраас одоо энэ жил бүр үнэхээр гаргамаар байна. Бүх номыг та наавна шүү гинэ. 2 жилийн өмнө намайг бичиж хахад багшаа гарангуут нь хамгийн түрүүнд аавна шүү гэжсэн хүмүүс маань одоо бүр хүлээгээд хөөх юм та гайхаж байгаа хаа. Онлайн засал үзлэг хийдгүү гэсэн байна. Онлайн засал хийдэггүй. Онлайн үзлэг хийдэг. Гэхдээ яг одоо онлайн үзлэг броучер дараатай онлайнаар үзэх хүмүүсээ хүлээлгээд гомдолтой байгаа учраас би одоохондоо онлайн үзлэг авахгүй. Гоё шүү гэсэн байна. За баярлалаа. За ингээд хэдүүлээ өнөөдрийнхаа лайвыг дуусгацгаая. Амжилт гэсэн байна. Баярлалаа. За ингээд дараагийнхаа лайваар уулзцгаая. YouTube суваг дээрээ лайв хийн гэдгээ битгий мартаарай. YouTube-ээ бэлдээд номтой болог YouTube утсаа дааж байгаарай. За та нартай хайртай шүү. Надтай хамт байсанд маш их баярлалаа. Нэг ч гэсэн шидэл сэтгүү, нэг ч гэсэн энерги нэмж авсан бол маш их баярлаж талархах байна. За дараа уулзцгаая. Баяртай. Сайхан амарцгаагаарай. Өнөөдрийг гоё зөөлж өнгөрүүлээрэй.